Өв соёлын сэдв өөрөө яг өнөөгийн цаг үед бол маш тулгамдсан сэдв мөн. Сонирхолтой ярил маш гоё сэдв л дээ. Зүгээр бас хитрхээ том байдаг учраас юу ч сайхан ярилцаа тийм ээ. Тий. Тантай сайхан буу хаалын бүр хэрэгтэй зүйлийг хэлье гэвэл бас ахын бас дуртай байна. Урилгаж чинь маш дуртай хүлээж аваад ирлээ. Тий. Мэдхгүй зүйлээ мэдэж авъя. Таны мэдэх вэ? Номадик подкаст. Сайн байцгаана уу? Мэдхгүй зүйлээ мэдэж авъя өрөөтэй таны мэдхэн подкаст. Нүүдэлчин подкаст буюу Номадик подкаст эхлээд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийнхээ цочин хамарт гампур бахыгаа урьсан байна. Бүр томтлогийн гампур бахыгаа урьсан байна. Үндсэн хоёлаа бас нэг гоё сэдвээр ярилцсан. Ер нь ятах хөгжмийн талаар голчлон бас ярилцсан. Гэхдээ яг энэ бол ерөнхий сэдв. Гэхдээ ер нь бол ерөнхийлж өгч байгаа болохоос та бүхэн сайхан буу хаалтанд нэг садлахгүй байх гэж бодож байна. Тэгээ сайхан айрыг уугаад буу халцгаая. Залуучууд сайхан кофе уугаа буу халж яхад ягаад хоёлаа өв соёлын талаараас айрыг уугаад буу халчлахгүй гэж. Энэ манай нэг хөхүүрээ айрыг хөхүүр айрыг зоогийн маань тэргүүнгээ брэнд байгаа. Хөхөр гэдэг юм юу юм бэ? Компани нэр. Хөхөр айрыг зог компани байгаа. Тэр маань стандартад нийцүүлээд одоо бас л эдээ зоогоол инновацчлуулаад шинжилээл. Одоо энэ айрыг үү те? Стандарт сайхан айрыг те. Сайхны Монголын айрыг байгаа болгоно. Тэгээ ийм сайхан айрагтай яриатай. За тэгвэл сайхан айрагтай. Таавс энэ гоё өвчүүний махан зууш гүзэний салаад дээр эднийх маань бас хоол унд гоё гараад. Ресторантаа та. За би бол гараараа аваад идчихдэг. Та сайхан амсаарай. За тэг яах нэг жоохон амсаад. Энэ одоо төв гэр студиэс хурж байгаа. Ийм сайхан гэр байна. Одоо Монгол өвөг хэцэг гэр. Ерөнхийдөө төв гэрийн тухай бас энэ компани тухай би бас мэднэ, сонсчихсан. Бас Голландд бас бүтээгдэхүүн гаргадаг байх хэвээр тий. Голланд бүтээгдэхүүн гаргана. Яг нүүдэлчтэй амьдралч угаасаа одоо нэг дэлхийд дахин чинь нэг хөгжлөөр маш минималист талраа орцсон. Их том эд хөрөнгө дээр нэг хүчтэй тахаас болцсон. Тэгэхээр тэр амьдралын гол хэв загвар нь өөрөө нүүдэлчтэй амьдрал яахгүй. Нүүдэлчтэй амьдрал бол нэг олон хогшлын хураагаад байдгүй нүүдэг учраас тав гэр бол ерөнхийдөө амархан те. Хураагаад аваад явчихна. Хураагаад аваад явчихна те. Сайхан гоё цуслан дээр ингээ гоё барьчаад бас ингээд айрг угаасаа хол хамгийн гоё таатай болчихно те. Байгальтай гоё зөгцсөн. Энэ нэг тийм хагас баригдсан ч гэсэн одоо нэг юм яг тэр нэг энерги нэг гоё дулаан уур амьсгалаа бариал байгаа. Та сая орж ирсэн нэлээс бол гоё санагдав. Над нэлээхэн бодогдсон. Хоёрдугаар энэ их энгийн мөртлөө тансаг сэтгэлгээ авахгүй юу. Мэдээж түүхийн хувьд аваад үзэх юм бол энэ стажинхэн олон мянган жилийн өмнөх асуудлууд бол ярина. Өөрөөр хэлбэл хүний өсөлт холбоотой агуугаасаа гараад тэгээд урцны дараах хөгжил гэж нэг ахир авч үзвэл бас сэтгэжлээ нь л тэ гой нөх талдаа нөх ухаад энийгээ бариад ингээд хөөтнээс байгалийн хатуу ширөө нөхцөл төрлийн чинь ингээ ангаарсаа бариад ингээд яванда Монгол гэр өсөх хүртэлх хугацаа их урт хугацаа өнгөрсөн. Тийм учраас Монгол гэр ялчгаас шилмэл байхсаар арахгүй. Нөлчлээ шилмэл бүтээгдэхүүн төгс бүтээгдэхүүн байгаа ч тийм. Сууц сайхан гэр. Ингээд нэг бидний санаа зорилго бол нэг юм ах нартайгаа за ер нь мэдлэгтэй хүмүүсээс мэдлэгийг авъя сонсъё. За ер нь мэдэхгүй зөчнөө залууд штайхан төлөөлөл болоод яа юм подкаст хийж болохгүй гэж бод. Маш гоё санаа штэ. Зүгээр хоёулаа зүгээр илэн далангүй яриа заа нэвтрүүлэг гэдэгтэй биш. Зүгээр. Яагаад чи монголоор ярьдаг юм бэ? Гэдэг зүгээр эхнээс нь тэгээд аваад үзье л та. Чи Оросод очиод тэгээд монголоор ярихад тэд нар яагаад монгол хэлийг ойлгохгүй байгаа юм? Урагшаа гэдэгт очиж чи монголоор ярьлаа. Ягаад тэд монгол хэлийг ойлгохгүй? Ягаад зөвхөн монголоор энд хэсэг бүлэг хүмүүс одоо угсаатны олон бүлгүүдний хэлээд монгол гэдэг юм өөр ингэсэн хэл ярианы юм онцлогтой, дуу хуур хөгжмийн онцлогтой ягаад тийм байгаад байгаа юм? Ягаад гэж юу? За яг хөө мэдээж үндэстэн байгаа учраас өөрсдийн хэллэгтэй байгаа. Хэл газар. Тэгэхээр энэ ийм байгаа юм нэ. Эрдээсээ би бас наадах шалтгааныг бас дотор хайгаад байна л да.
Яагаад Монголын газар нутаг одоо манай залуучууд мэдлэг болгож өгөхийн тулд ярьж байгаа шүү дээ, тий. Монголын газар нутаг бол өргөн дэлгэр маш том газар нутагтай. Баруун тал руугаа хэл яриа нутгийн аялахтай. Сонсоод энэ баруун аймаг мэдэн тий. Говь руугаа ч гэсэн тэр, тал руугаа ч гэсэн тэр, хоошоогоо хоймор нутаг, хангаар руугаа ч гэсэн тэр бид өв соёлын бүгдээрээ ялгардаг. Энэ тайгаас ирсэн байна. Энэ юу дарахад юм байна. Энэ цаатан юм байна, тийм ээ. Энэ даргангийн хийсэн байна. Энэ бүрээд юм байна. Говьрогоо энэ манай говийн соёл. Тэ? Сайхан гоё уртын дуу. Говийн сайхан айраг. За ингээд бүх юм бүгдээр ингээд ялгараад байгаа үстэй. Яагаад ялгараад байгаа юм? Бид Монгол гэж ерөнхийдөө ингээд бүгд гэдэг. Ерөнхийдөө хэлбэр төдөө бүгд ингээд хараад байгаа. Би болохоор яагаад заавал ингээд ялгараад байгаа юм бэ гэдэг нэг их чухал асуудал. Энэний цаад асуудал юу гэхээр мэдээж Монголын газар нутаг. Байгаль өөрөө маш хэмжээний үйлдэл толгосыг гаргаж идэг. Тэр үйлдэл толгос нь өөрөө Монгол хүний дотоод биений давтамжийг бий болгож идэг. Давтамж гэдэг бол бүтцтэй энергийн цөм. Тэгэхээр тэр давтамж өөрөө монголоор ярих тэр юуг үүсгэж чинь гэсэн үг. Хэл ярианыхаас тэр давтамж нь газар зүүн нутгаас хамаарат Оросод тэр давтамж өөр байгаа учраас Оросод өөр хэлээр ярьж байгаа давтамж юм байна тийм нэрээ. Угсаатны нутгийн аялга гэдэг нь өөрөө тухайн газар нутагтай холбоотой болохоос тухайн хүмүүстэй нь холбоотой зүйл биш аахгүй даа. Байгальтай нь холбоотой байхгүй юу. Тэгээ угсаатны яриагаар яриад ирэхээр яриагаараа дамжуулаад өөрийнхөө дуу хуур хөгжмийг бүрдүүлж бүтээж ийнэ гэсэн үг. Тэгэхээр хэл өөрчлөгдөх юм бол бидний дуу хөгжим өөрчлөгдөнө гэсэн үг. Зөв. Тийм учраас хэд харийн хэл ч юм уу, орчин үеийн хэл ч юм уу олон хэл орж ирээд хэл өөрчлөгдөх юм бол бидний соёлд өөрчлөлт орчлоо гэсэн үг. Умстайгаа хүмүүсүүдийг энд Улаанбаатарт авч ирээд одоо бит бус өвлө уламжлагч гэж нэг юм яриад байгаа. Хүмүүс тэрийг нэг язуу урлагийн нэг ингээд биелдийн нөхдөд гэдэг шууд инженеэр ойлгож байгаа. Зүгээр судлаачийн хувьд энэ бол бас л нэг газар зүйтэйгээ холбоотойгоор хэл нүүдэлчдийн соёлоор одоо яг жишээд энэ сууж байгаа шиг энэ соёлоор дамжсан онцлог соёлын нэг хэсэг байхгүй юу. Тэр увсаас Улаанбаатарт ирээд ийм хүмүүс за нэг үе, хоёр дахь үе, гурав дахь үедээ явах юм бол энэ газар зүйн үйлдэл төлөвс давтамж нь өөр учраас аанда нэг том соёл руу уусаад орчихно. Нэг жишээ нь тийм надад жавхлан гавьяат чам лаг аялахтаа ярьдаг мөртлөө дуулахтаа зүгээр л болоод иддэг шүү дээ. Тийм болж байгаа юм байна гэж бодлоо. Чи Германд ч юм уу чи магадгүй Америкт очиод 20 жил болох юм бол чиний хэл яриа чинь англи хэл илүүтэй их ингээд сонсоод ярихад илүү амар. Монгол руугаа хөрвүүлээд ингээд тэрийг гэхэд Монгол мөртлөө тэнийг яг оновчтой зөв үгөө сонгоход бас хэцүү. Сэтгэлгэн чинь өөрчлөлт ороод ирнэ. Ихэвчлэн чирэг англиар нэг гоо ингээд аялгуудаа ярьчихна. Чи монголоор ярихад чиний монгол хэл дотор англи аялга ороод ирнэ. Яагаад тэгэхээр тухайн газрын энерги, соёл, замд нөлөөлөж чиний давтамж өөрчлөгдөж байгаа. Тийм учраас тэр давтамж гэдэг зүйл өөрчлөгддөг. Тэр очтой юм байна тийм ээ. Одоо олон зүйлээс харж болох юм байна. Жишээлбэл нэрэл одоо бас энгийнээр ярихад бүгд адилхан хүн төрөлхтний хэлчихэд ягаад өөр хэлтэй байгаа юм тий. Тэгэхээр газар орноос шалтгаалж байгаа. Нэрээс нь бидний өөр газар очиж амьдрахаар нутагт нь очиж сурвал хэлийг илүү хурдан сурдаг гэдэг нь давтамжийн бас соёлтой холбоотой, давтамжтай нөлөөлөмжтэй холбоотой. Илүү нэрэж тэгээд илүү олон жил гадаад хэл сурсан хүн чинь төрөл хэлээрээ жоохон акценттай, аялахтай ярьдаг болцдог шүү дээ. Зөв. Энийг юусоо бодож үзээч юм байна. Тэгээд байгалийн давтамжийг доктортой барьж яадаг зүйл бол дэлхийн соронзон орны төв. Дэлхийн соронзон орны төв 500 мянган жилд нэг удаа өөрчлөгддөг уулан бол. Гэхдээ одоо дэлхийн соронзон орны төв 800 мянган жил хөнөө өсөлтөйгээ аваад үзэх юм бол 800 мянган жилдээ энэ доктортой байж гэнэ гэсэн үг. Өөрчлөгдөх магадлал өндөр байна гэсэн үг л дээ ер нь. Өөрчлөгдөх юу болох вэ? Өөрчлөгдөл байгалийн үйлдэл толгос өөрчлөлт орно. Тэр өөрчлөлтөл хүний давтамжинд өөрчлөлт орно. Хүний давтамж өөрчлөлтөл хэл ярианд өөрчлөлт орно. Хэл яриа өөрчлөлтөл дуу хуур хөгжмийн соёлд өөрчлөлт орно. Тэгээд бүхэл бүтэн соёл өөрчлөлт магадлалтай. Гэх мэтчлэн хоорондоо өндөр хэмжээний юм уялдаа холбоотой
цөм байгаа байхгүй бид нар. Тэгж үзэх юм бол одоо бид нар чинь өв соёлоо, хэл соёлоо, хайрлан хамгаалыг ядах шаардлагагүй юм шүү. Өгөө. Чамаг бүтээж байгаа зүйл чинь олон мянган жилийн түүхтэй нүүдэлчтэй соёл байхгүй юу? Хэрвээ чи энэгээр өөрчлөөд байвал чиний өөрийн чинь орших уу? Өөрийнх нь нөгөө соёлынх нь нөгөө тусгаар тогтнол дархлаа гэж яриад байна шүү дээ. Чамаг бүтээсэн бүх юмнууд чинь саадтай байхгүй юу? Сая би хэллээ шүү дээ. Монгол хэл рүү харийн хэл хэтэрхийг орж ирэх юм уу? Монгол хэлний үг бүтцэнд өөрчлөлт ороод байх юм бол бидний дуу хөгжмийн аянд бас өөрчлөлт бас орно гэж тийм ээ. Энэ ихшлэг энэ шууд ингэж өөрчлөгдөх зүйл биш. Удаан хугацааны асуудал байхгүй юу? Тийм учраас нүүдэлчдийг одоо хамгийн гол үнцэнтэй байлгаж байгаа зүйл нь гэх юм бол яг дэлхий дээр нүүдэлчдээр өнөөдөр монголчууд үлдсэн. Бүгдээрээ нүүдэлчд байсан, бүгдээрээ хөгжсөн. Нүүдэлчдийн соёл маань өөрөө бие даасан соёл. Гэхдээ өнөөдөр Африкт яг нүүж болон гэхдээ монголчууд ч дөрвөл өрлөөр нүүдэг ард түмэн ховор. Энэ дээр суурин соёл ороод ирж байгаа, хотын соёл ороод ирж байгаа. Хотын соёл, нүүдлийн соёл хоёр хоорондоо зэрэгцэж оршиж байна. Тэгэхээр Монголыг хөгжлөг бол ерөнхийдөө бол хайбрид соёлтой байна гэж харж болно. Бид нэр хотын соёлтой байхгүй юу? Тийм. Цаа талд нь нүүдэлчдийн соёл бас давхар байгаад байгаа. Гэхдээ монголчуудын үндэс нь бол энэ хоёр соёлоос яг гоё тохирсон зөв бас нэг дараагийн нэг хөгжлийн бас нэг өөр юмыг бие даасан байдлаар өөрсдийнхөө онцгой суурин дээр бүтээгээд тэрээр хөгжихгүй бол хэтэрхий Америк соёл, хэтэрхий өрөндийн болон өөр гадны хөгжлийг дагаад явчих юм бол нүүдэлчтэй соёлоо бид устгах чинь. Тэгвэл бид нөгөө соёл руугаа усаад орчих магадaltaй. Бид чинь нөгөө 4 минут юм байна тий. Нэрэл бид нар чинь тэгэхээр үндэстнийг уусгахгүй байх шалтгаан нь нөгөө соёлын чинь дархлаа. Тэгвэл бид нар ер нь үндэстэн маань уусахгүй байж яах юм? Уусвал гоё юм шүү. Гэсэн залуучтай бас бодлоо. Би ч гэсэн тэгж бодож ирсэн. Уусвал гоё байж болно заяа. Альва бодлууд ингээ бүгд гоё хүндэтгээд гэж авч үзье л та. Уусвал гоё. За. Давуу талууд бас байгаа шүү дээ. Давуу талууд байна гэж бодъё. Тэнд техник, технологи хөгжил бай гэж бас бодъё. Хэрвээ чи уусчих юм бол чиний үндэс нь бол байхгүй. Нөгөө нэг хэн тоглоомын дүрмийг гаргана, хэн соёлоо хүчтэй нөлөөллөө бий болгох чадна. Тэр хэмжээгээр Монгол хүний оюун санааг тэд нэр өөрийнхөө соёл руугаа татаж оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл сүрч байна л гэсэн үг л дээ. Устж байна л гэсэн санаа. Урт удаан хугацааны дараа ерөнхийдөө ингээд аанда алгуул явчихдаг. Энэ соёл очиж угаас устдаад алгуулна. Тэр устдах процессыг одоо бий болгож байна л гэсэн үг байхгүй ерөнхийдөө бол. Хэрэг уусахгүй байвал яах вэ гэж бас авч үзэж болно. Бид нэр бас нэг өндөр хөгжилтэй улсуудаа бас нэг энэ тэнцвэн шиг ярьчихаар том асуудал нь бидний соёл, нүүдэлчдийн соёл. Бид уртын дууг ярьж болно. Гэтэл чин залуучууд уртын дуу ерөнхийдөө нэг тийм гоё зээ татсан шуранхаас нэг юм урт. Тэрийг сонсоод бид амар огшдог гэж зүгээр нааталд бол ярьж болно. Цаа талтай уртын дууны тэр юуг нь бас бодож үзэх хэрэгтэй. Үүсэл үүдгэлийг нь. Энэ өөрөө агуу том орон зай дотор зөвхөн дэлхийг замбуу твийн наран ч юм уу, уяхан зам твийн нар ч юм уу дэлхийг тэр чигтэн дээрээс харж нэг ингэ дуулдаг. Тэгээд 36 37 бадаг бүхий 4-5 цаг дуулдаг. Ийм том соёл чинь өөрөө зөвхөн монголчууд байгаа. Монголын оюун санаатай холбоотой асуудал. Төлийг бас аваад үзэх хэрэгтэй. Залуучууд өнөөдөр бол нэг 3 минутын гоё орчин үеийн дуу сонсож байгаа. Хөгжмийн гоё төрөл сонирхсан урсгал төрөл дотор гоё дуу сонсож байгаа. Тэрийг хязгаарч буруутгахгүй. Аливаа зүйл улам л багасаад байгаа. Улам жижиглээд, улам хурдтай болоод байгаа. Хүмүүсүүдийн цаг хугацаа гэдэг зүйл одоо бүр бага болж байгаа. Бүхэн бүгдээрээ дижитал ин хэлбэрлэлөө орж ирж байгаа. Явдал тунтаа сонсоод 3 минут сонсоод ажлыг хийгээд ингээд улам хурдтай болоод байна. Гэтэл нүүдэлчт маань өөрөө нэг байгальтайгаа засшгүй холбоотой хөгжсөн өөрөө бас өөр орон зайдах том мэдээллүүдийг өөртөө тээдэг ард түмэн байсан учраас төөлгээд аваад үзэхэд төөлч өөрөө 15 мянган шат шүлэг нь шүү дээ. Шат шүлэг гэдэг нь юу? Шат 15 мянган мөр заа юу. Ийм том. Энэ юу гэсэн үг гэхээр 3 өдөр 3 шөнө хайлна. Тэр 15 мянган мөр шүлгийг
зүгээр цээжээрээ ингээд гоё цээжлээд хайлах юмч боломж бол байхгүй. Гэхдээ нүүдэлчд ягаад 3 өдөр 3 шөнө тийм уран цэцэн өгтэй тийм том орон зайг багтаасан. Тэгээд аливаа зүйлийг маш өндөр хэмжээнд ингэж илэрхийлж байсан гэдэг чинь өөрөө онцгой шалтгаан тэр. Өнөөдрийн залуучууд 3 минутын дуу хөгжмийн сонсоогох тэр соёл дотор явж байхад эртний монголчуудын язгуур нь өөрөө 3 өдөр 3 шөнөөр үргэлжилсэн том орон зайг сонсдог байсан. Ингээд бодохоор тэр багтаамж, оюун санааны багтаамж нь асар өндөр байсан. Ядаж тэрийг зохион өгч өөр аавуу тий. Тэрийг зохион гэж нэг харж бас болно. Гэхдээ энэ өөр орон зайгаас орж ирдэг мэдээллийн юу аж магадгүй. Буулт байж магадгүй. Онгоцны талаас хариулт юм. Тий. Энэ бас сонинуудыг би нэрэл тэр хүн төрлөختний хэл хоорондын ялгаа ягаад юм өөрөд нэрэл Францаар битгон саламифай гэл ингээл те англиар усап гэл те шал өөр different ингээл нэ гэл гэтэл бид нар ингээл нэг өөр тайлх хүмүүсээр ярангууд хатуу сонсогддог зөөлөн сонсогддог гэл те нэрэл энийг өстө бодож үзээч юм байна энийг судал сонирхож хүч бодож байгаа байна гэтэл чин судалгаа дээр гараад ирчихсэн баталгаач чигсэн зүйл байна шүү дээ те шинжлэх ухаанаар бүрэн баталгаажааг энэ дээр нэг соёлын судал маань бас залуу шинжлэх ухаан байна. Соёл судлалын шинжлэх ухаанд хөгжиж өнөөдөр угсаатны бүлэг тухайн угсаатныхын соёлыг бүрэн гүйц таньжээж тэрнтэй холбоотой дуу хоор хөгжмийн бүх соёлоодыг харьцуулан судалж ийж өнөөдөр бид ягаад ийм урт хугацаанд ийм дуу хоор хөгжим бүтээсэн тэр шалтгааныг таних гэж оролдож байгаа юмнууд явагдаж байна. Тийм юм байна. Яг л бас би өөрөө яг мэдэх гэж байгаа шиг арчлалаас хойш юмнууд их гоё сэргэлэн шүү дээ тий. Шинжлэх ухааны байдлууд ч гэсэн тий ялангуяа өвсөлтөд холбоотой юмнууд. Тэгэхээр бас энэ л бас л судал сонирхож явж байгаа зүйл юм байна л да. Ерөнхийдөө би ардчлалыг бас арай өөрөөр харах гэж бас боддог л доо. Эергээр. Гэхдээ надад эерэг хандлага нь байдаг ч гэсэн бас нөгөө талын сул тал гэж бас нэг юм айгуу том сүйдэртэй тал гэж бас байна. Тэ. Зөвхөн манай Монгол тэр цаад Монгол хүний сэтгэлгээнийх нь онцлог таних чадвар нь байгальтай илүү ойр байсан учраас аливаа зүйлд хандах хандлагууд нэг өвөрмөц байна. Яг өндөр хөгжилтэй улсуудраа хэрэг аваад үзэх юм бол эдгээр яг мэрэгчлээд дагаад яг тэр чимээр амьдардаг. Яг эндээс ийш нэг жоохон хазаас хийгээд энгийн амьдрал дээр энгийн юмнуудын тухай яриад ирэхэд тэр мэдээлэл байхгүй бол явчихдаг. Тийм шүү дээ. Сэтгэлгээ бол байхгүй. Бие даах амьдрах чадвар бол байхгүй. Зүгээр л нэг социал нийгэм гэдэг бол айгүй сайн байгуулсан. Тэр хүмүүс ажиллах юм мөнгө олно, амьдрна. Эрдээсээ тэр хөгжилтэй холбоотой нэг тэмцэм дотроо явдаг. Монголчууд болохоор бүгдийг хийн, бүгдийг бүтээн, бүгдийг сонино. Бүх юм энэ дотор бүх юм л гараар идэв шүү дээ. Бүгдийг хийн. Тэр малж байгаа арга ухаан нь дандаа ингээд бит бус байдал ингээд өвлөн уламжлагдсан хизээч тэрийг устгаж өгөх хийх боломжгүйгээр оюун санаанд ингээд гүн шингэсэн том байгалийн өгөгдлүүд байгаа байхгүй юу. Ингийн тэмээнэ нулимс кино 2003 онд дэлхийд шуугуулсан. Тэгээд энэ кино яагаад дэлхийд ингэж амар онцгой юуг үзүүлчих вэ? Сонирхлын төвд орчваа гэдэг санаа. Уул нь тухайн киног үзвэл монголчууд бол өөрсдийнх нь байдаг л ингээм амьдрал байхгүй юу? Гэтэл дэлхийн хэмжээнд юун сонирн байна гэхээр тэнд хүний сэтгэл зүйч нэг чухал юм байна. Хүний сэтгэл зүйн шинжлэх ухаан бас тэнд бас нэлээд өндөр хэмжээнд хөгжиж байгаа ч гэсэн тэд нэ зөвхөн хүний тухай бодож үзсэн. Монголчууд бол хүн байтгаа бүхлөд нь малын сэтгэл зүйг таньдсан. Харин тийм. Тэнд инг ботгоо голоход тэрэнд зориулаад сайхан гой хөөслөөд сэтгэлийн уяраагаад ингийг үйлүүлээд ботхыг авахулчих тийм өндөр хэмжээний мэдрэмж мэдлэг байгаа. Монголчуудаа агуун төр явахгүй юу? Дэлхий өндөр хөгжиж байж болно. Гэхдээ байглаас хараат бус байдлаар өөрсдөө хөгжсөн учраас эднэрт одоо хөгжил гэдэг зүйл бол үнэхээр дахиад өөр технологиор орж ийн тийм ээ. Яг Монголын энэ гой байгальтайгаа холбоотой зөө зохистой энэ амьдралаар хэрвээ дэлхий хөгжсөн бол өнөөдөр дэлхийд тансах гой нохоо онгон зэрлэхээрээ байх хэрэгтэй байсан. Тийм. Хамгийн зөв амьдрал, зөв хөвшил, зөв философи нь Монголын философи байх. Тэгвэл ийм юм байна. Залуучуудад бид нэр ингэж хэлэх хэрэгтэй юм байна.
Яагаад та нар нүүдлийн соёлоо одоо үргэлжлүүлж авч хадгалж үйлдвэрлэж зохистой юм бэ гэвэл дэлхий дээрх экосистемийн хувьд хамгийн зөв арга амьдралын хэв маяг лайфстайл нь нүүдлийн амьд соёл юм байна. Нүүдлийн амьдрал соёл юм байна. За суурин соёл технологийн хувьд гоё байгаа ч гэсэн залуучууд тэрийг зохишурж байгаа ч гэсэн мөчр сууж байгаа мөчрөө өөрөө тайраад байгаа утгатай л нэг авцалдах гэдэг шүү дээ. Суурин соёлоос авах өндөр хөгжлөөс авах маш том юу бол байна тийм ээ. Бага. Тэгсмээ сүүлийн үед бол технологийн хөгжлүүд бол маш хурдтай хөгжиж байна. Тэгэхээр технологи өөрөө бас хөгжлөө гэдэг бас аюул сан асуулт болчихдог л да тий. Тэгвэл технологийн хөгжлийн нэг одоо хэний нэг мета л одоо Facebook-ийг мета болно гэдэг. Вирус болно гэдэг. Энэ орон зай чинь өөрөө монголчуудын стажинхэн олон мянганы өмнө дуулж байсан тэр том төлсийн том орон зай чинь өөрөө яг тийм бодитоор өнөөдөр наадах боломж чинь бий болох гэдэг байхгүй юу. Монголчуудын оюун санаа болохоор чинь яг наадах чинь шиг тийм том орон зай. Бид нэр тэнгэртээ сүсгэлдэг. Тэнгэрт тодорхой хэмжээний өөр том сав шим ертөнцүүд байдаг. Өндөр уулыг дов байхад өргөн мөрнийг шалбаг байхад гэдэг дэлхийн үүслээс нэхлээд бид нар ч хайлж эхэлж байдаг юм. Дэлхийгээ туулж бүр ингээд бүгд бүтний ертөнцөөр монголчууд сэтгэж ийм оюун санааны маш өндөр хэмжээний орон зайтай байхад тэрийг өнөөдөр цахимжуулаад өндөр хэмжээний технологиг нь оруулж ирж байгаа нь бид нарыг байгаа байхгүй юу. Яг хөө зүгээр нэр гоё юм байна тэгж бодвол тийм. Нэг юм байгаа. Бид нарт алдсан алдаа гэж бол байхгүй заяа. Бид нар их буураа амьдарч байгаа. Бид нар ядуу байна. Дундаж иргэдүүд бас хүнд хэцүү байна. Цалин багтаа байна. Нэг талдаа хит их өндөр хэмжээний улс их орныхоо бас нэг сул одоо нэг ард түмнийхээ сул талыг нь ашиглаж амжилт олж хөрөнгөцсөн хүмүүсүүд ч бас нэлээх байна. Гэхдээ монголчуудыг аваад үзэх юм бол Монголын түүх өөрөө дэлхийн түүх байсан байхгүй юу? Чингис хааны байлдан дагуулт гэж ярьж байгаа. Их Монгол улсыг байгуулах, дараа нь Юан гүрнийг байгуулах. Тэрнээс хойшоох маш олон том гүрэн улсуудын хаадуудыг төрүүлсэн тэр асуудлууд нь өөрөө аюулгүй том онцгой шалтгаан. Энэ бол дэлхийн бид үнэхээр нэг өнөөдрийн Америкаас илүү хэмжээнд соёлын Монгол соёлын нөлөөг дэлхий дээр үзүүлсэн учраас хэлэх гээд байна л да. Гэхдээ бид том байсан байгаа үстэй. Тийм бид мод ургаан мод өндөрж байна, намч байна. Нар бол байгаа. Гэхдээ ургаан мод өндөр байхад сүйдэр нь бас л том байдаг. Намнаас. Түүх хэдий том байгаа бол түүхийн сүйдэр том л ажтаараа. Тийм учраас баг хаатын боторлын үеэс ихтэй энэ манжийн бүхэл цаг үегээд өнөөдөр хүртэл бүх урт цаг хугацаанд Монголын хүчрхэг энэ ард түмнийг аль талаас устгах гэж бүгдээрээ олон улсууд хичээсэн. Үнэхээр соргодын устгасан, ногоон булгаатны хувьсгалаар олон лам нарын цаа талжийнх нь оюуны гол том оюунууд нь дархлаанууд нь байсан байхгүй юу? Бүгдийн толгойд дараа нь устгах шалтгаан нь танихгүй байгаа учраас бүгд устгах байгаа шалтгаан байхгүй юу? Тэгээд бид цөвхөлөө үлдсэн шүү дээ. 19-р зууны их үе гэхэд бид сая хүрэхгүй л ард түмэн байсан шүү дээ. 400 гаруй мянган л байсан. Тэгээд өнөөдөр ингээд 100 хүрэхгүй хугацаанд 3 сая болж байгаа учраас бид өөрсдөө бахарах хэрэгтэй байхгүй юу? Бид муудан юм байгаагүй. Бид тийм том урт хугацааны түүхийн гамшиг дотроос босч байгаа ард түмэн байхгүй юу? Стол усчгаар л байсан шүү дээ. Усчгаар байсан. Дахиад сэргээж одоо хоёул өнөөдөр ингээд ярьж байгаа юм чинь бид өөрсдөө Монгол муухай, Монгол хүн арчаагүй биш. Монголын бүх соруудыг нь устгаад Монгол хүн үлдсэнд нь талархах хэрэгтэй. Өнөөдөр шашаан гэж яхандаа ярьж болох л байж. Болох. Аль нэг улсын одоо бүрэн бэрхшээлд ороод ч юм уу те. За би танаас бас ингэж одоо асуумаар санагдаад байна. Танд юу нөлөөлж та? Ер нь одоо таны үеийнхэн дандаа бүгд юм биш шүү дээ. Таны үед ч гадны соёлыг шүтсэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ ийм байсан юм надад. Тэр Монгол улсыг нэг Монгол улс шиг болгохын тулд тодорхой хэмжээний Оросын нөлөө орж ирсэн. Зөвлөл социалист бүгд найрамдах холбоод улс. Эндээс тодорхой хэмжээнд маш хүнд байдалд орсон Чингисийн Монгол хөрсөнд арчигдах хэмжээнд ирсэн. За энэ бол түүх тийм ээ. Эднэрийг дахиж эмчлэх, сэргээх, өөрийн гэсэн соёлтой, хүн төрөлхтний соёлыг бий болгох, дуу хөгжим ноотны мэдлэгтэй болгох, дөөрийн театр, драмын театр, симфони оркестртай болгох,
үндэснийх найрлыг нь бүтээх бүхий л бодлого нь дандаа Оросын нөлөө байсан мөн. Орны соёлыг тий. Бид яг энэгээр тий. Бид Оросоос тодорхой хэмжээний мэдлэгийг авчиж өнгөрсөн коммунист системийн үед монголч маш хурдтайгаа дахиж өндөөж босч ирсэн. Бас авааштай зөндөө байгаа тий. Сүүлийн 30 жилд тэрний суурин дээр сүүлийн 30 жилд дэлхийн шилдэг баритон амар төвшин гарч ирж байгаа. Дэлхийн шилдэг дуулаач Ариун Баатар, Бадарл гэдэг мундаг юм байна. Энэ хүн төрөлхтний сонгодог хөгжмийн хамгийн дээд ноён ориглон байхгүй юу? Тийм шүү дээ. Гэтэл нүүдэлчтэй гараад ирждэг тийм. Тэр сөөмөө дээр хичнээн жил монголчууд тэр том орон зайг 20 дараа төрүүлэн 50-40 дараа л энэ бүхэн чинь эрдээсээ тэр коммунизмын тэр систем доторх монгол хүнийг бий болгосон маш том нөлөө байхгүй юу? Тийм учраас энэ дээр бид давхар тэр соёлыг сурах хэрэгтэй болсон. Орос хэл бас орос сургагчтай байдаг байлаа. Нарийн мэрэгжлийн бүх багш нар бүгдээр орсууд бол байдаг гэсэн. За энэ бол тийм байсан. Тань тийм биш яаж ингэж эргээд Монгол. За тэгээд одоо чи та яаж ийм болоо гэж чи надаас асуусан. Миний суур бол би цэвэр сонгодог хөгжимчин байсан. Би контрабасист байхгүй юу? Энэ дээр 7 жил сураад цэвэр гадны сонгодог том хэлбэрийн концертны бүтээлүүдийг би тоглодог байсан. Төрийн нэг аясын бодлогын тухай, тавтамжийн тухай хамаагүй өөрөнгөсөө одоо би болохоор өөрөө бүр сонгодог хөгжимчин болсон байгаа. Тийм ээ. Би сонгодог хөгжимчин байхдаа үндэсний урлагийг бол өөр нүдээр хардаг байсан. Яг тэгэхээр үндэсний урлаг мó ардын урлагууд ч ингэж харахаар болох бүтүүлэг байхгүй юу? Би өндөр хэмжээний стандартанд тогтцсон. Өндөр хэмжээний хөгжимдөр тоглож байгаа. Тэр үедэр морин хуур хөгжөөгүй байсан 1984-85 онд. Дэрэнгийн шар хуур гэдэг шар хуурууд ном зум их болох ингээд тоглодог байл. 1980 оны сүүлийн үеэс эхлээд морин хуур бол огцсон маш өндөр хэмжээнд хурдтай хөгжих тийм боломж нь гарч ирсэн. Энэ маш хурдтай хөгжсөн. Энэ болохоор өнөө цаг үеийн залуучууд дээр бол энэ түүх харагдаггүй байгаа учраас энэ бүхэн бүгд ийм байдаг ч харж байгаа. Гэхдээ энийг хөгжүүлэхийн тулд коммунизмын тухайн цаг үеийг ардчилсан энэ систем рүү оруулаж хөтлөх хамгийн гол том гүүр хамгийн том одоо юу хэмтэй төвчээрүүдийг нь бидний 70-аад оных нь үрсэн байдаг байхгүй 70-80-аад оных. Тийм учраас 91 онд юу болсон гэхээр мэдээж ардчлал яллаа гин тэгэнгүүтээ бүх нөгөө доктортой систем төрчтэй унахад картны бараанд ороод хордгоо тогтоолон гараад хүн бүхэн картны бараадаа тэдний амбултай айл нэг хоёр таалах нэг сүд тэдэн гара мах бүр ингээд картаар өгдөг. Өөрөө илүүг авах боломжгүй. Бид нар шиг хүмүүсүүд болохоор тэг карт нь олдоогүй учраас бид нар ямар ч хоол байхгүй гэсэн үг байхгүй юу. Энэ хоолгүй амьдрал дотор чинь бид хоол олж идэхийн тулд анги хамт олныхаа одоо манай ихшлэн гэж мөрөөр өндөр гэдэг нь болохоор урлагийн хүмүүс ирж байна. Бид нүүийнх нь. 70-аад оныхаа. Тэгээд эндээс чинь бид 1993 онд Герман руу явсан. Явахдаа би их хуур гэдэг анхны Монгол улсын анхны мэрэгжил танхимын сургалтад мэрэгчсэн мэрэгжил явахгүй их хуур гэдэг нь. Урд нь бол сайн дураараа тоглодог байсан. Хамгийн анхны яг танхимаар сураад мэрэгчсэн их хуурын мэрэгчлэлт нь болохоор би юм баг. Бас манай ангийн боож гэдэг. Хэдхэн хүмүүс байдгийг. Түүнээс хойш их хуур маань бас нэлээд мундаг өндөр хэмжээнд хөгжиж байгаа. Их хуурын ярьдаг нь би үндэсний урлаг руу орж байгаа гэсэн үг. Контрабасаас үндэсний урлаг руу орж байгаа. Их хуураад байгаад би морин хууртай өнөөдөр хүртэл хамт тоглож өнөөдөр хүртэл ардын урлаг руу орж байгаа. Бүрт хамтлаг. Тэгээд ихшлэнгээс бүрт гэсэн үг. Ардын урлагаар олон улсад би 17 жил амьдрахдаа эргээд түүхээ олж харж чадах болцсон. Түүх гэж нэг чухал юм байна. Сурвалж гэж нэг чухал юм байна. Тэрийг өрнөдийн гадны үзэгчдэд тэр түүхийг хэлэхэд тэг бодит сурвалж хэрэгтэй. За ятгахын үүсэл гэх чинь энэ үүсэл нь хизээ монголчууд үйлсэн. Биднад ямар сурвалж байгаа. Археологийн ямар олдурууд байна. Түүхийн бичгэн сурвалжууд байна уу гэвэл. Дандаа нөгөө нэг би урд нь ясна. Туул, үлгэр, домгоор явагдаад байгаа байхгүй. Билэг аман зүгээр цаасан дээр байхгүй. Цаасан дээр байхгүй. Тийм учраас эрэл хайгуул явагдана гэдэг. Яг энэ процесс ч өөрөө надыг таних шалтгаан руу оруулж байгаа. 10 онд орж. Хэрэгцээ шаардлага нь өөрөө таних хүсэл эрмэлзлийг татаад судлаач юм дээр очих юм болсон байна шүү дээ. Тэгээд түүний төлөө чинь би чинь мэрэгжлийн хөгжимчин хэрнэ, би соёл судлалаар
бакалавр аваад дахиад соёл судлаар магистр аваад дахиад соёл судлаа докторлоо олчихж байгаа. Тэгээд суйстаа багшлаа. Тэгээд ерөнхийдөө бол одоо багшлах завгүйгээр явж байгаа. Одоо бүр юм тийм. Тэгэхээр чинь би энэ бүхнийг нэгдүгээр соёл судлалын талаас нөгөө талд нь ухсаатны талаас нь дараа ухсаатны хөгжим судлал талаас нь бүгдийг хараад төөх үеичл англи зөвхөн бүгдийг багцалж агаад өнөөдөр юмыг таних гэдэг байгаа байхгүй. Аюу гой цэгцэнд оруулж та өстөгөө судлсан байна. Харин яг би танаас бүр яг өнөөдөр гол сэдв асууж байна. Өнөөдөр хэлэндээ ятгын талаар хоёулаа ерөнхийдөө ярилцсанаа гэж хэлсэн шүү дээ. Надад бүр амар сонир санагдаад байгаа байхгүй. Өнөөдөр бас гол сэдв ерөнхий сэдв маань ятг гэхээр бид нар шууд хятад хөгжим боддог. Хятад л гэж мэднэ. За тэгэнгүүт Монгол ятг буюу Алтайн ятг гэж нэг юм байна гэдэг гараад ирсэн. Тэгээ би гайхаад байна ч та. Тэгвэл монголчууд хятад ятгыг зааж өгсөн юм уу? Эсвэл хятадудаас авсан юм уу? Тэрийгээ гэж бодож байгаа юм уу? Энийг бол бүр үнэхээр мэдэхгүй байгаа. Таны судалгаа хийсэн юм уу? Ер нь ятг гэхээр монголчууд хятад гэхээс илүүтэй Монгол гэж ингэж омгшдаг. Эсрэгээрээ. За. Яагаад гэхээр ятгахтай алхахын алдарт агуу дууч нь адус орно дандаа ятгахтаад болно. Тийм. Усын төр түм дэмбэр дандаа ятгахтаад болно. Монголчуудын өстэй жинхэнэ 70 80-аад оны үед хит болж исэн л та тийм. зөвхөн ятгахтай олон сайхан гоё дуучид монголчуудыг баярлуулдаг, цэнгүүлдэг байсан. Ятгахын ихчгэнд монголчууд маш их дуртай байсан. Тийм. Ятг гэж гоё л да. Гэхдээ тэгээд энэ дэр нэгэн байгаа. Энэ дэр нэгэн байгаа. Мэргэжсэн ятгахчдыг танхимын сургуультаар бэлдэх хугацаа нь бас л 1961 он ахгүй юу. 60-аад оны үеэс эхлээд Монголын мэргэжлийн соёл урлагт олон юмнууд өөрчлөгдсөн. Энэ дээр үүсмэл олон хөгжмөд бүтээгдсэн. Их уурыг шинээр бүтээлээ. Эвэр бүрээ бишгэрийг дахиад шинээр бүтээлээ. Нэг их найрлаг хөгжим бүтээхэд бол энэ бүх юмнууд чинь өнөөдрийн энэ суурьтай хөгжиж байгаа урлаг гэсэн. Тийм ээ. Тэрний нэг нь ятгахыг мэргэжүүлж байгаа. Тэрнээс өмнө ятгах ямар байсан бэ гэх юм бол ятгах манжуу үед бол ерөнхийдөө шашны тал руугаа холдоос тоглогддог. Тэгвэл бид нарт ахуй ятгах болно. Өнөөдрийн агуу мундаг хөгжим судлаачдын бичүүлдээс нь цөөхөн мэдээлэл дундаа ятгах бол их олон төрөл байдаг юм байна Монгол ятгах. Тэр нь юу гэхээр төрөл зүйлийн хувьд ярьж байгаа юм. Ингээд нэрлээд үсгээр нь төрийн ятгах, ахуй их ятгах, тэслэгт ятгах, шүрмэсэн ятгах, бар ятгах, улцит ятгах. Тийм олон төрөл. Тэ. Тэгээд ингээд аваад үсгээр энэ олон хөгжмөд хаана байна? Та нар нэрийг мэдэхгүй. Бид зүсээ хараагүй. Гэхдээ номон дээр байдаг. Хэн энийг хідэд устгацсан? Тэгээд сурвалж нь хаана байгаа юм? Ингээд аваад үсгээр чинь ялчгүй би бас л явах хэрэгтэй болно да. Тийм ээ. Өнөөдрийн хөгжим судлаачид болохоор ятгахыг бол ерөнхийдөө бол олон янзаар хэлэх гэдэг. Тэнгэрийн хөгжим, 55 цагаан тэнгэрийн нэг нь ятгах гэдэг тэнгэр байж гинэ ч юм уу тийм ээ. Хүннээгүй үед нэг тийм үлгэр байж гинэ, цуурын 18 гисгэнд ятгах байж гинэ, сай винчи хатны ятгахч байж гинэ. Тэгээ хүннөөгийн хаантаа суусан тэр хиттийн гүнж ятгах хөгжим тоглодог байж гинэ гэдэг ингээд маш олон тийм сурвалжууд бий. Гэхдээ бодит сурвалжуудыг яг яваад орохоор бас айгүй эргэлзээтэй. Судалгаа бол цэвэр сурвалж шаардна. Гэхдээ өнөөдөр ятгахын талаар байтахад ерөнхийдөө нийт Монголын одоо хөгжмөнтэй холбоотой зарим судалгааны сурвалжууд нь ерөнхийдөө бол хятад сурвалжууд авангаалах гэдэг. Юусаа хятад хөгжим биш юм уу? Өнөөдөр тоглогдож байгаа бүх ятгахуудын 90% нь хятад солонгос хөгжмөд. Тэ хятад солонгос хөгжмөд. Тэгэхдээ би түрүүн чамд хэлсэнтэй. Түүхийн урт хугацаанд бидний зовлон байсан гэдэг маань тэрийгээ дагаад бидний үн цэнтэй маш олон соёлыг устгасан хүчээр. Жишээлбэл монголчууд эвтэй байхтай хүчтэй гэж нэг үг байна да. Гэхдээ монголчууд үнэхээр хүчтэй байсан, эвтэй байсныг бол байсан. Хэрэв байгааг байсан бол гүрэн улсыг байгуулах ямарч боломжгүй. Байсан учраас тэрийг бий болгодог соёл гэж нэгэн байгаа. Барьжээдэг. Тэр соёл нь болохоор тойрон бичиг. Тойрон бичиг нь нэг хэмнэл дотор бүгдийг нь оруулж зангиддаг. Нэг хэмнэлтэй байна гэдэг бол бас хурд байхгүй юу? Хэмээс дэмээс нь том эвээс нь том хүч нэглээд ингээд хоорны уялдаа холбоотой. Нөгөө нэг гал үсгээс ихлэ галаа тойрсон том соёл чинь явандаа тойрон бичиг гэдэг ингээд ямар гоё үг байхаа. Хэмээс хэм дэм тэгээд эв тэгээд дараа нь хүч үүсдэг. Биднэрт эв байхгүй наа.
Хэн байхгүй учраас эмхэн бүгдээрээ байхгүй байна гэсэн үг. Ямар гоё бас юу вэ? Нэр химнэл хим тий хим айс хим тэгээд дэм буюуд бие бинээ дэмнэх тойрох ингээд бие бинтэйгээ ингээд нэг хэмжээ нэг хэмнэлэн гэдээ ороод ингээд хурдтай байх. Тэгээд эндээс чинь нэв үүсэж байна. Тий. Бие бинтэйгээ харьцаж ойлголцож байна. Тэгжээ дараа өнөөдөр хүч үүсэх хэрэгтэй. Тэгэхээр улсын бодлого бол яг наадахж харах хэрэгтэй. Нийт монголчуудыг нэг хэмнэнд оруулахын тулд соёлыг нь нэгдүгээр гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр яах хэрэгтэй гэхээр бид тойрон бичгийн соёлыг ерөнхийдөө бол өөрсдөө дахиад сэргээх хэрэгтэй. Энэ болохоор мэдээж Баг хаатын бутарлын дараах үе дээр манжийн цаг үе дээр олон монголчуудыг нэгд ороод цуглахыг бол хориглодог байсан. Тэр шалтгаан нь олуулаа нийлээд үлддэг тэр тойрон бич гэдэг соёлж устгах шалтгаан өөрөө болчихж байгаа. Тий. 50-аад монголчуудыг цуглуулдаггүй гэл. Тий. 50 хүртэлхийг цуглуулдаггүй гэл тий. Тэгэхээр хоёулаа нөгөө нэг ятгалахгүй явж ирсэн шүү дээ тий. Алтан ятгыг л олж мэдэх гээл. Алтан ятгыг мэдчих жаа. Тэгээ хоёулаа одоо шууд тавьш алтан ятгаар орж байна. Би энийг ингээд цааш өөрчлөл бас нэлээ юм бас яриад явчихна. Яг нь би ингэ сонссон байхгүй юу? Амбар баха. Ятгыг бол яг одоо ч дэлхийд ч ер нь хятад хөгжмөд гэж ойлгодог. Одоо ч бид нар тэгж ойлгодог. Яг судалгаагүй бид нар бас муруу ойлгодог гэж магадгүй. Энийг аль мэдээ гэж хэлээд байгаа. Ерөнхийдөө шүү дээ тийм үү? Тэгэхээр алтан ятг нь ингээд бүр ингээд юм хятадуудаас өмнө ингээд монголчууд тоглодог байжээ гэдэг олдвор олцсон гэж би сонссон байхгүй. Тэр нь хүүгийн ч нэрээ монголчууд ятг гэдэг чинь бас монгол суурьтай юм шүү гаа гэл. Би товчхон хариулъя заяа. Ятг бол монгол хөгжим. Шууд тэгж ойлгож бол монгол хөгжим гэдэг ойлгочих заяа. Яг тэгэхээр ийм урт удаан хугацаанд энэ хөгжим байгаад байгаа учраас алтан ятгын тухай яриа. Алтан ятг болохоор нь ерөнхийдөө бол эртний нүүдэлчтэй хөгжмийн зэмсэг нэр нь ийм нэртэй байгаагүй. Энэ бол 1500 жилийн өмнөх хөгжмийн зэмсэг. 2008 онд олдсон. Дахин сэргээсэн цэвэр миний сүүлийн 7-8 жилийн судалгаа явж байгаа. Алтан ятг. Алтан ятг бол яг ямар зэмсэг байсан бэ гэдгийг би дахиад мэдээ судлаа шүү дээ. Ганц энэ хөгжмийн тухай ингэж бодохгүй. Яагаад алтан ятг шиг нүүдэлчдийн хөгжим байсан бэ гэхээр судлах юм бол энэ дахиад цаашлаад манай эртний өмнөх 10 зуун буюу нийт 3000 гаруй жилийн өмнөх янхаа оршуулгын ятгатай холбогдно. Энэ бол нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг. Ямар оршуулга? Янхаа гэдэг. Энэ янхаа хаана оршуулга маань хаана байдг вэ гэх юм бол Шинжаа угрын нутгийн өмнө хэсэгтэйгээ Баян гол өөртөө цацах Монгол аймаггаа. Тэнд янхаа оршуулга олцсон. 3000 жилийн өмнө гэхээр аваад үсэх юм бол Пасерхийн үеэр их төхөн. Гэхдээ Алтай дамсан малаж чухт норм байсан. Болчоод одоо нэг тал хэрийн анчт гэдэг шиг. Энэ дээр болохоор яг ингээд бие даасан ухсаадны нэг тийм юу бол гарч ирдэггүй. Ерөнхийдөө нэрлэх гэдэг байхгүй юу. Гэхдээ тэнд нүүдэлч дамжлагчээс учраас ийм хөгжим байсан 3000 жилийн өмнө. Алтай ятгаас цаашаа дахиад 1500 жилийн өмнөх болоо явчлаа шүү дээ 3000 жил. Дараа нь 2700 жилийн өмнө тэрнээс холгүй Таримын хөндийн бас нэг ийшгээ хойд тал руугаа жагналүх оршуулгаас дахиад 6-7 хөгжим болцсон. Бусны эвдэрхийг гэхдээ хоёр нь маш сайн хадгалагдсан. Тэр манай эртний өмнөх 7-оос 2700 жил 2200-аас 2700 жилийн өмнөх хөгжим. Ерөнхийдөө тэр эхний олдвортойгоо их тустай янхаадах ижлэг нь хэлбэл өрс. Эдгээр бүгдээрээ цартаа 5 жавхцтай. Эндээс нэг юм цар гэдэг маань энэ цуурын хайлцах цар тийм. Одоо манай Монгол морь хуурын цар шиг. Цартаа гэж алтан ятгахын царыг гэж ойлгож болно. Товшуурын царыг ойлгож болно. Морь хуурын цар бол квадрат формтой тийм. Ер нь бол ийм биетэй гэсэн үг. Бөөрнхий шанган гэсэн. Гэтэл чинь бидний ойлгодог ятгах чинь урт шүү дээ тийм. Бидний ойлгодог ятгах урт. Одоо ч тэр яриад алтан ятгах болохоор ийм бөөрнхий хун товшуур шигийн цартай янгар нэвртэй. Ийвэртэй болсон тийм. Тэгээ энэ чинь утастай тийм. Тэгэхээр одоо дахиад цаашлах юм бол 2500 жилийн өмнөх Памерийн өндөрлөгөөс дахиад нэг ятгах болцсон. За эдгээр яг юу хэлэх гээд юм гэхлээр 3000 жилийн өмнө яг энийгээр дамжсан маш том хөрлөө үеэс хойш ийм бугун соёлтонгууд амьдардаг байсан. Алтай ятгахсан. Бугун соёлтой холбоод. Энэ эртний нүүдэлчдийн төлс ятгахын том бүл зэмсэг байхгүй юу? Бүл гэдэг юм байна. Танаа гэр бүл чи аав ээж хүүхдүүдтэй байдаг шиг хөгжим бас өөр гэсэн бүлтэй байдаг. Тэр нь яг энэ жарлан тайрхны олдвор алтай ятгахын бүл байхгүй гэдэг чигтэй дотроо. Тэгээд 3000 жилийн түүхтэй боловч түүнээс цаашаа авах бүрэн боломжтой. Энэ бол жинхэнэ нүүдэлчтэй. Энийг таних гол юм гэх юм бол 5 жавхцтай учраас 5 жавхцсантай таарсан талцартай урт хүзүүтэй гэдэг нүүдэлчтэй. Тэгээд Алтай уулын хойд хэсгээр Улаахан гэдэг газар байгаа. Тэн дээр Памерийн бас нэг 3000 жилийн өмнөх нэг юм
пасерикийн ятга болцсон байдаг. Энэ болохоор нь Ольбио Ассер гэдэг алтаа хоод одоо баруун тал руугаа ингээд дагсан. Бас нэг юм сурвалж. Энэ болохоор эртний грек Месопотамаас үүдэлтэй ятгахад пасерик руу орж ирсэн шалтгаан дээр юм болд юм байгаа. Шинжээд авахаар энэ дотор нүүдэлчд бие даасан байдаг өөр гэсэн төлсөн ятгатай байсан нь хамгийн том нотлохоо нь жаргалан тайрхны хөгжим болдор. Энэ бол онцгой нотлохоо байхгүй юу. Тэгээд дээр нь өрөөний бичгээр бичээстэй. Бичээсэн болохоор мэдээж газар тэнгэрийг аялгуулан дуулагч, яйлагч, көн, чүрэ. Эзэнтэй нэ? Тэр тоглодог нэг көн чүрэ гэдэг байж тээ. Чүрэ гэдэг яасан гэсэн үг тий. Яг хөө чүрэ гэдэг маань бас цуурэ бас байж болно тий. Тийм байна. Гэхдээ энэ яг бас төлөв үнэн бас биш л те. Судлаачд бол дандаа санал дэвшүүлж нотлох гэж оролддог. 1500 жилийн өмнөх тэр цагийг яг тэнд байсан юм шиг хараагүй ч гэсэн тухайн уул мөрийг харах, таних, шинжих, түн зориулагдсан бүх юмнуудыг нь бас нэг архео хөгжим судлалын хэмжээнд бас ингээд те судлах бас боломжтой байдаг гэсэн. Тийм учраас 2013 онд алтан ятгахын судалгааг хийгээд дахин сэргээгээд өнөөдөр дахиад буган ятгах гэдэг хоёр дахь төрөл зүйлбодоо гарцсан явж байгаа судалгаа. Буган ятгах, алтан ятгах. Ерөнхийдөө би нүүдэлчтэй яг энэ төрлийн бүх ятгахуудыг бол ерөнхийдөө 100% би бол сэргээн л гэж үздэг. Таны одоо гол зорилго бол юм байна. Анцтай. Би харин энийг бас сонсчод гайхаж ирсэн. Тэгээд одоо бас одоо нэг зүйлийг одоо баттгаад эхлэхэд за бидний яриад байгаа энэ хятад ятга бол өнөг бидний мэддэг урт ингээ ятг ингэж тоглолдог юм байна. Жагц одоо хөгжим гэдэг. Ерөнхийдөө л хятадын ятг дотор маш олон төрөл. Ятг гэж ерөнхийдөө л бүл зэмсгийн хэмжээний нэрээр нэрлэж байгаа. Дотор маш олон задарна. Юм гүжин тэгвэл гүү гэдэг нь болохоор эртний жин гэдэг нь болохоор хөгжим, эртний хөгжим гэсэн санаа ерөнхийдөө бол хятадх бол. Тэрэн дотор төрийн би гэлсэнтэй төрийн ятг монголчууд их олон төрлийн ятгтай байсан байна. Төрийн ятг ах их ятг гэдгэлсэн шүү дээ. Тэгээ төрийн ятгыг судлаад үзэх юм бол энэ болохоор Юан гүрний үед ордон тоглогчдоос 13 тусал тэгээ тэрийг бас уртын тоо тоглолт байсан гэсэн нэг зүйлс олж бас хэлэх гээд байгаа. 7 чавцтай энэ төрийн ятг байжээ, төрийн ятг байжээ гэдэг. Гэтэл төрийн ятг нь болохоор бас монгол бол биш. Тийм ээ. Миний харин сая яг гоо за энэ хятад ятг гэж ийм хэлбэртэй гэж бодчих. Энгийнээр мэдхгүй хүмүүс би таны бас яриаг чадсан одоо ойлгоол тэгэл бүр миний таны бүр ойлгохгүй үеийнхэн байгаа шүү дээ. Тэгэхээр нөө тэдэртээ бас зориулж бас сонсчоосаа гэж зорж байгаа учраас за Монгол ятг буюу алтан ятг, бугун ятг нь бол алтан ятг бол илүү шал одоо бидний ятг гэж боддог шал өөр хэлбэртэй юм байна. Шал өөр хэлбэртэй буюу цартай. Цар нь юм бөөн хийдүү. Тэгснэ эвэртэй. Тэр эвэртэй толгойтой эвэртэй. Ангирын толгойтой эвэртэй. Нэрээсээ татсан юм 5 татсан 6 уцтай. 6 уцтай тий. Тэгэхээр чин нөөник бидний боддог юм банзан юу шиг хэвтэй ятгаас чин өөр шал өөр юм байна. Тэгэхээр нэг юм ойлгох хэрэгтэй. Ятг гэдэг нэр маань энэ хоёрыг ижлэгэн зэмсэх юм шигээр ойлголтуулаад байгаа. Тийм байна. Тий. Энэ болохоор нэршлээ алдаа. За. Одоо босоо ятг гэж байна. Тэр чин германаар болохоор би харф байхгүй юу? Харф тий. Тэг ингээд үү тий. Босоо ятг харф. Энэ болохоор юм хүрээтэй. Энэ болохоор хүрээт ятг гэн. Харфын төрөл. Нөгөөх нь болохоор хүрээгүүд задгаа харф. Харфын төрөл байгаа. Босоо ятг төрөл гэсэн үг л тий. Задгаа болоод тэгэхээр яг юм нумлаад хүзүүнээс татсан нум ятг гэж байгаа. Бас ийм эртлээ жавхц татах зориултаа бас тэг дээр гацсан гэж хийж байгаа. Тэрнээсээ татсан тэрний өнцөг татах гэдэг ингээд номын ятах өнцөг татах гэдэг ингээд эдгээр хоорондоо задраад явчихна. Энэ бол бидний бодож байгаагаар болохоор харфын төрөл. Гэтэ тэрийг харфыг бид босоо ятах гэдэг ингээд орчуулсан болохоор алдаа гарч ирээд байгаа. Тийм байна. Нөгөө нэг бидний яриад байгаа хөндлөн юм хэвтэй ятаг байна. Энэ болохоор олон улсын хэмжээнд энийг цита гэдэг. Цитарын төрөл байхгүй юу? Цита гэж юм байхгүй юу? Бүл зэмсгийн хувьд тэр тал руу ордог. Гэсэн чинь бид цитагийн төрлийн хөгжмийг ятг гэж нэрлэлчээд харфын төрлийн хөгжмийг бас дахиад босоо ятг гэдэг нэг нэрээр хоёр өөр бүл зэмсгийг нэрлэлсэн учраас жин дээр тийм байна. Гайх гэдэг. Гайхаад байна. Тийм байна. Энэ дээр нэршлээ алдаа орчилж байгаа. Тэгвэл бас Монгол энэ алтан ятгыг гэсэн шал өөрөөр нэрлэж бас болох юм байна шүү дээ. Энэ бол ерөнхийдөө ятг гэдэг маань ерөнхийдөө этих
ятгах гэсэн санаалтай Этих татах. этэж татдаг учраас ятгах. Ятгах гэсэн. Нөгөө талдаа болохоор читэкэн гэж өгч юм бэ. Читэкэн. Читэкэн гэдэг маань Ж Я хоёр чинь гийгүүлэгч сэлэгдэг аахгүй юу? Хуучин монголоор ч гэсэн. За. Яагаар унсах бол читгэн гэдэг нь ятгах нь байхгүй юу? Жэгээр унсах бол читгэн байхгүй юу? Төргүүд голдуу читэг гэж нэрлэнэ. Ятгахыг. Читэг. Тэ. Энэгээр болохоор нэг чатах читэг гэдэг чинь нэг тэнгэрийн зан үйлтэй холбоотой өөр юм бас байх магадaltaй. Чатаг матаг тий. Чатаг бол бид нар ойлгоо шүү дээ тий. Гэхдээ бас арай тэгж тийм зан уулаар хөгжим нэрлэхгүй л дээ. Үйлдэхүүгээр нь голдоо нэрлэлч дуудах нэхэд учраас итэх тал руугаа олгоо. Талаас нь байна. Итэг ч юм уу. Тэгээд ер нь ингэ явсаа итэг тэгээд читэг жатаг ятаг гэл ингээл читэг хувцлууд нь тэгээд яваа. Тэгээд одоо бид нар ятаг гэдэг үгтэй болчихсон сууж байгаа юм байна шүү дээ тий. Ерөнхийдөө энэ бол хизээ яг яагаад гэж нэрлэгдсэн нь бол яг үгийн хувцлаар наадах гэж харж болно. Одоо нэг Монголын том хэл бичгийн том судалгаанууд дээр наадах гэж байгаа бол яригдах байх. Тэгвэл за монголчууд өөрсдийн гэсэн нүүдэлчдийн гэдэг нь бол тодорхойлогдчих тий. 2-3 мянган жилийн түүхтэй 1500-аас урагшаага түүхтэй ийм сайхан хөгжим олж авчээ. Би ингэж боддгоо. 12 дугаар зуунаас бүр урагшаага өмнөх үеийг түүхийг аваад үзэхээр тэнд Монгол гэдэг нэр их ховор гарна. Харин тийм юм байна. Манай эртний өмнөх хүннэг үед бол Монгол гэдэг нэр бол бүр байхгүй. Бид зөвхөн сурвалжаараа л холбогдож байгаа. Тийм учраас дэс олж гэж. Тэгэхээр бид Монгол гэдэг нэрийг бол түүхэн цаг үеийнхээ орон зайд нь бол Монгол гэдэг нэрийг ашиглаад тэрнээс урагшхан бол Монголын сурвалжид аймаг ч юм уу тий. Сурвалжид аймаг гэдэг тийм. Хөгжмийн зэмсэгтэр бол би Монгол хөгжим гэж би яг түүхэн цаг үед нь байхгүйсэн тийм нэрээр бас ярих боломжгүй. Тийм учраас эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсэгчтэй хөгжим. Алтан ятгахын сурвалжин бол. Зөв ингэж бид нар ойлгох зөв юм байна. Тийм байна. Яг үнэ. Нэрэл яас гайхдаг гэсэн Монгол гэдэг нэр чи хизэнээс үүссэн юм бол доо гүннүү гэсэн дуур хитаас Зямби гээл те. Гүрнүүд энэ чи яасан мөртлөө хизээ Монголын эзэнт гүрэн үүснэ бол тодорхой. Тэгэхээр тэрнээс өмнөх би нэр бодсон. Монгол гээл яг хүннүнэр Монгол гэж нэрлэдэг байсан юм бол гээл гэсэн чинь бас тийм л юм байна. Тэгэхээр нэ тэрийг бас бид ирсэн хэлэхтэй хүртэл утга учиртай байна. Логиктэй зөв дараалтай ярьж явах хэрэгтэй юм байна. Заавал түүхэн үйлчлэлд тодруулах хамаахаас аргагүй. Нүүдлийн сурвалжид те. Эртний нүүдэлчдийн одоо соёл юм. Одоо ингэж тантай ингэж гоё сэдв рүүгээ ороо ирж яхад түрүүн таны хэлснээс гой юм бодогчлаа тэр хим дэм эв хүч гэдгээс бодоход энэ өөрөө химнэл хөгжим те урлаг соёл чинь одоо энэ үндэсний байгаа байдал за хөгжил дэвшил за оюун ухаан эдгэрт яг ямар нөлөөтэй. Гэтэ эхний саний таны тайлбарснаас бол гоё сонсогдчихлаа л доо. Тэгээ их чухал нөлөөтэй л гэж би ойлголоо. Их чухал нөлөөтэй юм байна л гэж би бодод байна л да. Гэтэл одоо бид нар тэгж бодохгүй шүү дээ. Манай доктор Жамингийн Баясах гэж нэг доктор байдаг юм. Нэг одоо манай хүүхд залуучууд бол морин хуурын, орчин үеийн морин хуурын үндэслэгч сургалтыг Жамин гэж нэг мундаг хүн байлаа. Жамин хуурч гээд тэрний хүүхд байхгүй юу? Хөг онол гэдэг нэг юм төвшүүлж гаргач тэргээ доктор хамгаалсан. Тэгвэл тэрийг ойлгох хүмүүс байна, ойлгохгүй хүмүүс ч бас байна. Миний хувьд болохоор тэр хөг онол гэдэг бол маш том чухал философи мөн хөг онол. Одоогийн төр засаг хөгтөө байныг бол шал хөггүй байгаа. Хөгжмөр үзэл те. Хөгжмөр үзэл. Их найрал хөгжим 80-аас 120 хүн тэднийг юу өдөрт тэгэхээр нэгдүгээр цэвэр хөг байх хэвээр хэмнэл байх хэвээр. Зөвхөн сайн хэмнэлтэй сайн хөгтөө байж ээж 120 хүн нэг аяыг дуурсуулдаг. Тэрний нэг хэмээ алдах юм бол байж болохгүй зүйл. Хөг алдах юм бол байж болохгүй зүйл. Нийгэм яг ийм байх хэвээр. Нийгмийг тодорхойлох гол зүйл нь бүгдээрээ нэг хэмтэй нэг удирдлагатай байх хэвээр. Бүгдээрээ хөгтөө байх хэвээр. Тэгж ойлголцол явах хэрэгтэй байхад хаа яагүй ямар ч хөг байхгүй байна. Хаа яагүй ямар ч хэмнэл байхгүй байна. Энэ бол бүгдээрээ эв нэгдлэхгүй тарж будрах шалтгаан нийгэм дотор үүссэн. Гэхдээ тэрийг танихгүйгээс болоод өөр өөрсдөө хамгаалсан өөр өөрийнхөө карьер, нэр хүнд одоо бүх юм дотор ингээд зүтгээд байгаа болохоос биш. Нийт Монголын хэмжээнд бид ийм хэмнэл дотор байх хэрэгтэй гэдэг нийтийн том зарчмаа хинж ухамсарлахгүй байгаа.
Тийм учраас дураараа авирлах гэдэг асуудал. Тийм учраас зүгээр эрдээс их найрлах хөгжим яаж ихшгэлж байна? Тэрэн дотор ч нэг хөг онолын чинь тэр онолч юм байгаа. Чи тэрийг одоо яг нэгтгэж байгаа гол юм гэхлээр нь юм болохоор хөг онолынхаа хувьд нэгдүгээр нэг сэдв байна. Аль алын сонирхол байна. Мэдээлэл байна. Би яриад байж. Хэрвээ би өв соёлыг мэдлэхгүй байсан бол архитекторч байгаа чи өв соёл надад ярих байсан бол боломжгүй байхгүй юу? Тийм учраас энэ асуудал чинь ер нь хөг онолын хувьд бол заавал авч үзэх хэрэгтэй. Тийм юм байна. Нэрээ яс ингэж бодол гоё юм биш. Нэрэл хөгжмөр үзэхэд хамтлагаарч гэсэн ингээл оркестрээр ботход нэрэл тийм солонгороо л ингээд байвал тэр оркестр яаж гоё юм тоглох боломжгүй. Ятээс удахгүй тэр оркестр дэлхийд осрогдоод эсвэл тарна штэ тий. Өндөр хэмжээний зарчим өнгө олдох юм бол оркестр шууд зогсдог штэ. Тэрэн шиг нийгмийн хэмжээнд нэг хэм алдах юм уу, нэг нүгэл хийх юм уу, нэг гим хийх юм бол шууд шийдэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр асуудал энд байхгүй байгаа учраас оркестроор л эдгээр бүгдээрээ хөггүй хаа хамаагүй замбарг хөрөөдсөн энд чи хүн ядарна. Нийгэм ядарна, ард түмэн ядарч байгаа гол шалтгаан чинь энэ байгаа юм л да. Би харин бас ингээл бодоод идэв гэсэн ер нь өндөр хөгжилтэй улс орнуудыг ингээ хараад байна. Юугаар дүгнээд байгаа юм бэ гэсэн чинь хөгжмийн боловсролоор нь дүгнэж байгаа юм. Маш энгийнээр. Хөгжмийн боловсролтой улс орн бол хөгжилтэй орн юм байна гэж бүр хэлэхэд олон улсууд бүгд гараа өргөх юм байна. Тий, үнэ. Гэсэн чинь одоо хүмүүс ойлгохгүй л хальтаа тэгвэл хөгжмийн тамаатай ингэж бодголох гэтэл чинь хөгжмийн боловсрол дээр анхаарах хугацаа байна гэдэг чинь анх тугаар хүний хэрэгцээ гэдэг шиг анх тугаар улсынхаа хэрэгцээнүүдийг хангачихсан боловсролуудыг хүмүүс боловсруулсан хүмүүжил төлөвчлийн болгочихсон тэ ард иргэдээ яг Япон болгочихсон байж яснаа эргээд тэр хүний чинь хөгжмөөр боловсруулж тэр боловсролд нь анхаарах хэмжээний хөгжчихсэн тэр дээд түвшинд очичихсан байна гэсэн үг болж тарж шүү дээ. Тэр хөгжмийн боловсролтой бол хөгжилтэй орн юм байна. Хөгжмийн боловсролтой бол хөгтэй болсон байна. Тэгээ улсын нэг хөгтэй байх хэрэгтэй. Тийм байна. Зөв хөгөөр л аваад үзэхэд бол хангалттай. Энгийнээр байна. Тэгвэл манай одоо хөгжмийн боловсролыг аваад үзээ л дээ. За би бол так гэж наадахтай ч нэг нийтийн хөгжмийн боловсрол гэж авч үзэхгүй бол хөгжмийн өөрийнх нь салбар болохоор маш өндөр хэмжээнд явагддаг. Олон улсын хэмжээнд өндөр боловсрол гэж бас авч үзсэн. Наадах чинь ингэнэ. Монгол хүнийг бүтээхийн тулд бодлогоор ярих хэрэгтэй. Хаа хамаагүй сургуулийн хүүхдүүдэд доро ми фа сол ясыг гэж заагаад тийм ээ нот нэг шүү дээ. Тэгээд нэг хөгжмийн мэдлэг олох гэдэг байгаа. Тэр бол биш байхгүй юу? Тэр бол биш. Хэрвээ чамайг хүн болгох юм бол хамгийн түрүүнд чиний давтамжинд байгаа тэр давтамжтай чи нийлж болохоор соёлтой ч нийлж болохоор хамгийн энгийн ахуй соёлын чинь доторх хэрэглээг ч хангаж явах хэрэгтэй. Тэр гой хөгжмүүдийг замтаглаад заах хэрэгтэй юм л. Бүр багаас нь тий. Багаас нь дуртай байх, дуулдаг байх, тий ихэл хуурахаа ихшгийг сонсдог байх гэд тий. Тийм юм байна. Энийг цаашлаад хөгжүүлэх хэрэгтэй байхгүй да. Тэрэн дээр нь л хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ сонирхлын татсны дараа тэр нод RMF-н байж болж шүү дээ тий. Магадгүй. Тий тэгээд дараа нь тэрийг сонголтонд оруулах хэрэгтэй. Хүний оюун ухааны хүчээр чи тийм байхсаа гэж ингэж яаж болох вэ? Толгойч бол би буруу бас бодчихж байна. Би бас тэгж боддог шээ. За 10 жилийн хичээлүүд дээр бүгд дуу хөгжмийн хичээл ордог. RMF за энийг бүр сайжруулах хэрэгтэй. Бүгд хөгжмийн нот мэддэг. Зор ойж 10 жилийн хөгтөөсөө нот мэддэг байвал болон дээр юм байна гэж боддогсэн чинь. Гэхдээ нэрэл тэд чинь уг нь тэгээ заагаад байгаа шүү дээ. Тий. Уул нь тэг заагаад байгаа. Тэгээд яагаад одоо тэд чинь нэг би ер нь сая сүүлд л ойлгосон. 7 нот л байдаг гэж бодсон. Гэтэл 12 нот байдаг. Тэгээд окта ороод дэшээ явна. Тий. 8 октав байгаа. Хүний сонсч чадах хэмжээ бол 8 октав юм байна. Тэгээд доош ийм очиод төгөлдөр хуур хаан хөгжим юм байна гэдэг. Сая л ойлгож байгаа байхгүй. Гэтэл энэ чинь 10 жил зааж ирсэн. Тэгээд сонирхоогүй учраас ороо. Ерөнхийдөө би зүгээр дотроо бас ингэ бодож байна л та. Өнөөдөр угсаатны хөгжим судлал бол Монголд бол бүдэг бадаг байгаа юм шиг мөртлөө бүхлөд нь угсаатны хөгжим судлалын институт хүрэл нь юу ч байхгүй. Тийм шүү дээ. Би даасан судлаачд байхгүй. Хөгжмийн судлаачд урлаг судлал, хөгжим судлал бол байна. Гэхдээ угсаатн гэдэг чинь өөр юм байхгүй. Яг над шиг ингээд түүхийн талаас, угсаатныхын талаас юм гэж харж таних, байгалийн шинжилгээ талаас бүгдийг нь холбож ойлгох шалтгаан байдаг байхгүй юу. Тийм учраас саяны чиний хэлдэг юм дээр ч гэсэн 12 ихшигтэй. Тэгээд Монголын нөгөө нэг 5 ихшигтийн том тогтолцоо бас байдаг. Ихшиглээс хоорондоо өөрчлөгддөг. Гэхдээ ингээд олон юмыг яриул
зарим хүмүүс бас ойлгохгүй болчихсон байлээ. Мэдлэг бас ихтэй тэрхээр ч ойлгохгүй болчихсон шүү Тийм байлээ. Нэг монголчууд бол одоо пентатоник гэж ярьдаг шүү дээ. дээ. Пентатоник 5 их шиг. 5 их шиг тэгж ярьдаг юм байлээ. Ингээл сүүл бас сонирхол судлаад байгаа юм л та. Гэтэ би бол ингэж боддог. Хүн болгоныг агуу мундаг хөгжимчин болоосаа биш. Хүн болгон математикч болох албагүй гэдэг шиг те. Хүн болгон аав ээж болно. Хүн болгон Монгол төссөн бол монгол хүн болно. Тэ. Гэхдээ ядаж л энэ хөгжим бидэнд ямар чухал юм бэ? Хөгжим хүний нэрээ одоо гинт бодъё л. Бөнг гээл нэг хөгжмийг аваа хичээл та. За чи бас коронавигаар ингээл урлагийнхны хүмүүс их үзээ ядлаа штэ. Тэгээс сонгуулаарч тэр. За тэгвэл тэр урлагийнхны бүгдийг аваа хичээл та. Нэг өдөр те. Тэгээ та нар амьдраад үзэх юм бол одоо би бол тэдрийг маш хурдан галзуурна гэж боддог. Хүн төрлөختөн бол маш хөгжмөөр хөгжим байна шүү дээ те. Яг хэрэгтэй гэж. Хөгжим тэр дотоод давтамжийг доктортой хөг байхгүй нэр доктортой хөг байхгүй юу. Тэр давтамжийг байнга ажиллуулж цэвэрлж яадаг. Огшох тэрийгэ дамжуулж маш өндөр хэмжээний гоё тийм кайф дотоод сэтгэл шаргалыг мэдэрдэг. Тэр нь биеинтэйгээ давтамж, цэвэр давтамжаар тэр ингэ цэнэгэлж яадаг учраас хөгжим заавал хэрэгтэй. Яг үнэ. Гайхалтай. Одоо харин тэгээд таны шиг юм угсаатны ийм одоо хөгжмийг судалдаг хүмүүс бол одоо Монголд ингээд амар цөөхөн байна. Нэг уг нь бол бодлогын хэмжээнд энэ чинь аваа авчих хэрэгтэй юм биш үү те. Таны хэлдэг институт байгаад тийч чинь ягаад гэвэл Монгол нүүдлийн агуу том соёлтой учраас энийг амар том хар хайрцагны бодлогоо цааш нь авч үлдээж эсвэл энэ үед бичмэх гэд бичиг баримтын хувьд ингээд маш сайн хадгалж үлдээх хэрэгтэй юм байна гэж. Соёлын салбар бол яг батлан хамгаалах яам шиг салбар байхгүй юу? Батлан хамгаалах яам бол газар нутгийн аюулгүй байдлыг хамгаалж идэг. Соёлын салбар болохоор хүний дотоод аюулгүй байдлыг хамгаалж идэг. Бодлого нь саяны миний ярьдаг шиг аясын бодлогууд нь тодорхой. Монгол хүний одоо давтамжинд нь тохирсон, газар зүй онцлогт нь тохирсон, соёлд нь тохирсон тэр соёлыг бодлогоор хамгаалж явах хэрэгтэй. Зүгээр entertainment гоё урлаг, хүн төрөлхтний гоё урлаг. Эдгээр чинь болохоор нь тухайн хүний Монгол нүүдэлчдийн нь олон мянган жилийн дархлааг нь хамгаалагдсан хүмүүстэр хүн төрөлхтний бус соёлыг суугадаад тэрийг монголоороо тэрийг ингэж тэ тэр бол өөр асуудал. Өнөөдөр Монгол соёлыг суулгаагүй хэрнээ хүн төрөлхтний өөр соёл руу орох юм бол Монгол хүн улмал цаашгаа яваад л улмал өөр соёлтой болоод л тэгээ дээрэс нь нэг соёлоо ойлгохгүй болохоор нь хэдэрлэж, ядралж өөрийн гэсэн бие даасан байдлаар хүн төрөлхтний өөр соёлууд дотор орж нийлжээд тэр мэдлэг мэдээллээр буцаад монголчуудаа буруугаар харах шалтгаан үүсгэх гээд байдаг. Тэгэхээр Монгол хүн бүтээгдэхүүн байгаа учраас өнөөдрийн хэрэг оруулж байна. Тэгэхээр Монгол хүнийг бүтээх юм бол саяны соёлын бодлого маш чухал. Харин тийм. Би одоо соёлыг бол тусаар тогтнолын хамгийн том одоо хамгаалагч гэж боддог. Яг үнэ. Тэгэхээр соёл байхгүй бол би ерөөсөө гадаад орноор явж байхад ч юм уу эсвэл нэг Европтой уулзахад намайг Чайна л гэж харж байгаа. Хятад л гэж харж байгаа. Солонгос ч юм уу. Тэ. Намайг Монгол гэж танихгүй байгаа. Яг л би чи адилхан орчин үеийн явцсан юмстай. Арчин гар утастай өөдөөс нь баг англиэр ч юм уу ингээл ярихад намайг хинж гэж мэдэхгүй ч юм уу. Гэтэл би энэ дээлээ өмсөд одоо ягаад би дээлээ өмсөд байгаа юм гэхээр түүнд гэж айгу гоё байна нэгдүгürt. Ялангуяа энэ мөрлөжин захтай хуучны дээл та битэр өмсөн дээл бол хөдөлгөөн саадчлах юм байна. Фүм ингээд тулаан молооны зориулттай учраас айгу гоё байгаа байхгүй. Тэгээ ингэхэр чин ялгаа гараад ялгаанаас зүгээр хүний аюул жижигхэн л юм байдаг юм байна л. Хүнд тоогдох мэдрэмж. Тэ? Гоё юм байна. Олон улсад явж байхад бидний хамгийн гоё бахархал чинь монгол хүн өөрөө байдаг. Хамгийн их санддаг нь аав ээжээс илүү монголын их санддаг. Их орнотойгоо санаад байгаа зүйл нь болохоор нөгөө давтамжийн дутагдлалд орсон учраас ямар нэг байдлаар их орны тэр сайхан гоё мэдрэмжийг татагтаад байдаг. Шалтгаан дээр. Ялангуяа гадаадад амьдардаг, гадаадад сурдаг залуучууд бол ажилтдаг хүмүүс маань их орноор их өгүүлдэг шүү. Яг зөвхөн ингээд хитрхийх удаад тухайн соёлдоо уусаад ирэх юм бол аандаа тэр давтамжийн тэнцэнэ өссөн учраас их орноос санахгүйгээр ингээд бас ингээд хайр дудаа хугацаагаар амьдрал яж чаддаг бол явчихна. Тий. Гэхдээ бас яг үнийг хэлэхэд цөөхөн монголчууд ийм том газар нутаг дээр бид хэрхэн яаж орших вэ гэдэг нь уулнаас агуу том бодлого дотор сахилах баттай бид байх хэрэгтэй юм байна. Тийм байна. Хитрхийг ардчилсан байдлаар эргчлээтэй байх юм бол энэ цөөхөн хүмүүс яг хэрэл уралтай айл тараад сарнаа задардаг шиг
маш хурдтайгаар их орон маань уусах магадaltaй. Өдөрт нэг оюуны болон сэтгэлийн тэгээд нэг юм бахархал чиглүүлэг хэрэгтэй байна тий. Тий. Манай контент 3 үндсэн асуултыг зочин болгоноос асуугаад тэр асуултаараа нэг хэсэг хугацааны дараа 3-3 мэтгэлцэн хийх санаатай. Бас нэг хөгжүүлэлтэнд нэг жилдээ нэг 2 ч юм уу хийх санаатай байгаа. За энэ 3 үндсэн асуулт бол ерөнхийдөө нэг философийн ерөнхий асуулт байгаа. Эхний асуулт бол за ондоошлуу ижилслүү. Ондоошл буюу дангааршил тий. Ижилсэл буюу даяаршил. Ондоошлуу ижилслүү. Бэж тий. Яг зүгээр Монгол байхын тулд, Монгол ус тогтохын тулд ерөнхийдөө бол ижилсэл гэдэг зүйлээс бол би хол байхыг бол хүсдэг. За яа. Хоёрдугаар би Монголыг дотор нь дахиад ижилсүүлэхийг бол би бол бас зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл бид бүгдээрээ ингээд гоё монголоор яриад байна. Гэхдээ Монголыг гаднаас харах юм бол яг Солонгийн долоон шиг Монголын бүх соёл солонгорч гэдэг. Тэнд баруун талын би түрүү ярианы ихэнх ярьсан тэр говийн соёл, тэр талын соёл, угсаатны бүлэг болго яг өөр өөрхөө онцлогоороо байгаад бүгдээрээ нэг монгол хэлнийх нэг монгол үндснийхээ хэмжээнд байх юм бол энэ өөрөө айгүй том хөгжил байхгүй юу. Тэргээ дагаад хувь хүний тухайн угсаатны бүлгийн онцлог чинь өөрөө дархлаа байх хэрэгтэй байхгүй юу. Тэр дархлааг бид ижилслээр устгах магадлал айгүй их байгаа. Чи бодоор Увс аймгаас Улаанбаатарт ирэхэд бид цэвэр халахаар яриад халахдуу сонсороод ороод ирчих. Уулан бол тэнд алтайг тагсан алтай нь маш элтний том язгуур соёл байж байгаа. Тэр язгуурынхаа тэр соёлоороо бас гой хөгжөөд тэгээд Монголыг айгүй гоё тийм бүр тансаг харагдуулах боломжтой байхгүй. Би глобалчлалаа ярьчлаас бас хол байгаараа гэж бас зүгээр дотроо бодно. Глобалчлал. Ер нь бол глобалчлал өөрөө дэлхийд дээр унж харагдаад байна л да одоо. Унчлаадаа ер нь бол олоос ялан том хоёр том гүрэн гарчлаа. Гэтэ энэ маань бас яг улс төр ярахад бол унж байгаа юм шиг харагдаж байсан магадгүй юм. Гэтэ мэдхгүй. Гэхдээ том гүрний бодлого бол том байдаг юм шүү. Бид бол дагаж намирах биш. Бид эсрэгээр өөртөө бас жаахан юун дотор байж хэрэгтэй. Тийм. Японы загас шиг нэг улс сөрдөг загас гэдэг шигтэй сөрсөлдөг. Энэ амар тэмцэлтэй байх шалтгаан бол биш шүү. Бас нэг пан Монгол бас биш шүү. Тийм пан Монгол. Энэ зүгээр л цаг хугацаагаа дагаад жаахан мэдрэмжтэй өөртөө төгөөж жаахан таньчаад би хэм бэ гэдгээл нэг ойлгоод л ингээ байх нь чухал учраас л тэгж байгаа. За хоёр дахь асуулт маань болохоор одоо Монголд яг их дэлгэр байгаа хоёр шашны тухай одоо итгэл үнэмшлийн тухай. Монголд бидэнд буддизм хэрэгтэй юм уу? Өв мөргөл тэнгэр шүтлэг нөлөө хэрэгтэй юм уу? Би буддизмыг бол маш хөндлөнө. Буддын шашны сургаалууд нь агуу гайхамшигтай байхгүй юу? Тэрэн дотор хоосон чанарын 5 хоосон чанарын асуудал байдаг. 5 үнийч асуудлууд нь. Ер нь явж бүх зүйл бүгдээрээ хоосон шүү. Чи дээрээ суугаад ингэж байгаа ч гэсэн бас ер нь хоосон. Цаад талдаа бол хоосон чанар. Миний өнөөдөр ингэж яриад өнөөдөр ингэж өгтлээ тэмцэж зүтгээ тийм байх хэрэгтэй гэж бүх нөө бүгдээрээ хоосон чанар. Эм би бас өөрөө мөнх биш. Тийм учраас өхөл гэдэг зүйлийг бол бас ойлгодог байх хэрэгтэй. Тэрийг мэдэрдэг байх хэрэгтэй. Цагаад болоход бол бас тэрийг сонгодог ч байх хэрэгтэй тийм ээ. Бөөгийн хувьд болохоор би бол дээд тэнгэрийг бол үнэхээр юм бол чихийн язгуур миний хайлж хөндлөж авдаг зүйл зөв ухаантай болохыг би хичээдэг. Тэрэн дотор чаддаггүй олон зүйлүүд бол бий. Мэдээж тэрийг саяны орон зайн том судалгааны хэмжээнд тэгэхээр аваад үзэх юм бол хэн чадчих хэн чадахгүй байна гэдгийг бид бас өөрсдөө мэднэ. Мэддэг байхгүй. Тийм учраас бас хэрэг чадж байгаа сайн тэнгэр дээдч тэнтэй ийм сайхан бөөнөр байдаг бол бид бол тэрийг бол маш өндөр хэмжээнд хөндлөж хайлчих хэвээр. Тэрэн дотор нүүдэлчдийн жинхэнэ бидний одоо язгуурынх нь том соёл нь тэрэн дотор тээгдэж тэрийгэ дамжигдаж тэтгэж тэжээгчээдэг зүйл. Тийм шүү. Би бол Христос шашныг бас хөндлөнө. Хичнээн энэ тийм шашин ч гэсэн бас л хүний төлөө байдаг л да. Энд бас өөр ингэсэн гоё агуу философи зөндөө л байдаг. Зүгээр л хувь хүн өөрөө ямар соёлтой ямар хүний хаана амьдарч байгаа хэн бэ гэдгээс хамаарч
аливаа зүйлээ сонголт хийжсэн дээр. Түүнээс Монголд байгаа хэрнээ хаа хамаагүй очиж исламын шашны шүтэд явах ч утгагүй зүтэй. Тийм бай. Яг бид нар ягаад ийм асуултуудыг оруулж байгаа гэхээр уг нь бол ингээл төчт маань бүгд л гоё хэлжлээ юм л да. Аль аль нэг нь. Гэтэл үнэхээр үнэ. Гэтэ та бол сонголтоо хэлжлээ. Илүү мөрөлийг би бол миний хувьд л тэгж бодож байна гэдэг. Энэ ч өөрөө ирээ биднийг хагаралтуулаад байгаа болохоор нэг итгэл үнэмшил маань өөрөө биднийг уул нь бол эзэн богдын үеэс бослоод байж болох юм. Гэхдээ төрийн доор. Дээр нь биш доор нь байж болно гэдгийг хэлсэн байхад тэрүүгээрээ өргөжлөд одоо явж байгаа. Бүгдээрээ л байгаа. Тэ яг давмгаагаараа энэ хоёр байгаа тэ. Тэгэхээр миний хувьд энэ чинь хүний үзэл бодлын зөрчилтэй болох ёстой зүйл биш. Тухайн хүнийг хүн болох итгэл үнэмшилтэй холбоотой тэргээ дамжуулаад авч чадахгүй байгаа зүйлүүдэд авч чаддаг учраас тэнтэйгээ харьцах. Бас өөрөө хүн ч нэг дотроо эцэс тэнгэр гэж бид яриад байна. Энэ тэнгэр чинь магадгүй энэ дээд тэнгэр чинь бас биш шүү дээ. Тийм шүү дээ. Хүмүүс дээд тэнгэр гэж ойлгодог. Үгүй хүний дотоод чанад орон зай нь өөрөө энэ ертөнцөөс хамаагүй том орон зай байхгүй юу? Одоо энд тагаа тийм. Энэ дотор байгаа. Би чамтай яриад сууж байгаа чи өөрөө маш том ертөнцийн үүд хаалган чи өөрөө би чиний дээд доод бүх үеүдээ чи мэдэхгүй чи тэрийг мэднэ. Чиний тэр бодож байгаа бүх том бодол, оюун ухаан, мэдлэг, туршлага чиний бүх юм чинь өөрөө чиний маш том ертөнц тийм ээ. Тэр угсаатны бүлгүүдийн гэж одоо нэг ястан үндснүүд ярьж байгаа. Овг ангийнхаа хэмжээнд тэр чинь өөрсдөө туулж ирсэн түүхэн цаг урт хугацаанд бүхэлд нь ёс заншил тгийг үүсгэсэн. Гэрлөө орохдоо алхамчтай битгий гიშ гэрээ мэнэх үү. Битгий үүдээ юунаас дотгоноос битгий зөөгтэй. Тэ? Битгий гэдэг энэ дотгийн дэг журам байдаг. Оронгуудаа бүгдээрээ ойлгоно. Баруун талд ирж байгаа гараа суучин, зүүн талд хүүхдүүд нь гараа суучин. Хүүхдүүд нь хамаагүй хүмүүс ярьж байгаа урд нь ороод гойд юм идээд байдаг. Нүлчтэй тэр гоё том соёл өнөөдөр бүгдээрээ байхгүй болсон. Тийм ээ. Яг энэ соёл дээр чинь дамжуулаад тухайн угсаат нь чинь өөрийн гэсэн бас шүтлэгтэй. Тэрнтэйгээ харьцсан, зан үүлээд агсан баяр ёслолтой. Тэднэртэйгээ харьцах зорилттой учраас цагаан сар дээр болоод ирэхээр Индрээ засаад 13 алтаатаа сан өөргө тэр ёс зан үүлүүд нь бүгдээрээ ингээд дэг жайг хатуу байжсэн үе байхгүй юу. Одоо 90-ад оноос хүүхдүүд чинь өнөөдөр чинь баг 30 настай болцсон. Бүгдээ аав ээж нар болцсон. 90-ад оны үед тэр нийгмийн задрал дотор аав ээжид үр хүүхдүүдээ сайн хянаж энэ ёс жайгийг цаашаа уламжлаагүйгээс болоод бүхэлд нь дахиад нэг ёс уламжлахгүй бүхэлд үе гараад ирсэн. Тэгэнгүүтээ дэг жайг гэдэг зүйл чи үгүй хийчихэж улс орны хямраад улс орны том бодлоготой баригдчих чадахгүй. Яг би тэр үеийн төлөөлөл болохоор яг үеийн төлөөлөлөд танилцхэд яг үнэлэхэд би бол манай үед зараг за би одоо мэдэж өнгөж эхэлж байна. Над чиг мэдлэгт нь маш ховор. Тий. Би чинь хоосон гэж одоо өөрийгөө харж байгаа. Юу ч мэдэхгүй гэж харж байгаа. Яг бусдын хажууд бол би хамаагүй одоо мэдэж эхэлж байгаа болохоор яриа илүү гарах чинь нэг алхам илүү орчиж байгаа. Гэтэл бол бидний үед үнэхээр байхгүй нэрээ. Үнэхээр байхгүй. За ховор шүү өстой нэрээ. Хөдөө өссөн ахуу яг сайн өвөө мэдэр өссөн хүмүүс л тийм. Би наадах чинь ингэж боддیں۔ Би хүнийг нь буруутгахдаггүй. Үеийг нь буруутгах гэж байгаа юм биш шүү. Би техник би болгосон дараа өмнөх үеийг буруутгаад байгаа байхгүй. Тэгэхээр чин одоо бид дахиад дараагийн үе рүүгээ ингээд дараагийн хүүхдүүдэд ингээд хүмүүжлэхдээ би бас 2 хүүхэдтэй. Яг цагаад болоход би гिचнээ ийм ярьж байгаа ч гэсэн миний хүүхдүүд шал өөрөөр хүмүүжиж байгаа. Тэгээд нэр байнга зурагтаа шал өөр мэдээлэл авч байгаа. Зурагтын телевизийн бодлого нь шал өөр байгаад байгаа. Тэдний гар утсаар дамжуулаад маш өөр мэдээллүүд авч байгаа. Фэйсбүүкээр дамжуулаад олон нууц, групп, чат тэрийгэ дамжуулаад миний мэдэхгүй янз бүрийн үг хэллэгүүдийг тэднээс сураад тэрэн дотор чинь хянах боломжгүй бүгдээрээ хаалттай. Өөрөөр хэлбэл захим ертөнц хүүхдүүдийг удирдах тавьчихж байгаа. Би тэрнээс айгаад хүүхдүүдтэй нэг хэлэх хязгаартай болох гэхтэл надад айгүй том зөрчил байсан. Юм уу тань дургу болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд надад дургу болж эхэлж байгаа. Аав та хүүхдийн эрхийг зөрчиж, бус хүүхдүүдтэй ижлэх юм бид байх хэрэгтэй. Ягаад бус хүүхдүүд ингээд нэлэх хүүхдүүд юм чи арахгүй. Тэд нар ч бас л нэг 20 хүрж байгаа л өмнө наанта цаанта ухаанаар л юм ухаж байгаа. Одоо болохоор чинь буруутгаад байгаа байхгүй аавыг. Харин тэгэхээр бол ингэ зөрчилтэй өсөд. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бүх хүүхд залуусуудын асуудлуудыг хэрэг захим ертөнц хэрэг ингэж удирдах байгаа бол төрөөс фэйсбүүк болон бүх юм бүгдийг хаах хэрэгтэй. Хятад шиг. Зарим хүүхдүүд. Тэр болохоор иргэдэд хамгаалж байгаа асуудал болох байсан ш. Коммунистик юм биш.
коммунист дэглэм бол биш. Бид улс шиг улс болёо гэх юм бол өөр хүүхдүүдээ яг иймэрхүү юм дээр хаяагүй юм байдлаар болоод байгаа бол арга хэмжээ авдаг байх хэвээр. Би одоо анхнаасаа сар Тэгэл бас л нэг эрх зөрчигдөж байна л та миний бодлоо яг. Би яг өөр дээр одоо зөвхөр яах боллоо. Тий, бас хэцүү шүү дээ яг үнийг хэлэхэд. Санагдаж байхгүй. Яг бол би ойрхон учраас төлөөллөөс залуучдын өмнөөс бодохоор тэрнээс ч баг бослоо шүү. Энэ дэр юм байгаа юм уу? Германд насан туршаагүй хүүхдүүд тэгээд 16 наснаас доош хүүхдүүд за ингэж хэлээ. 20 цаг гэхэд бол бүгдээрээ орондоо ордог. 20 цагаас хойш гадуур явж байгаа хүүхдүүдийг цагтаа шалгаад эцэгт нь хариуцлага таацдаг. Одоо ч юу? Одоо ч. Одоо зарим хүүхдүүд бол ерөөдөө тэгээд бүр айгүй гоё 8 цагтаа бүр яс унтаад сурцсан. Энэ дэг авахгүй та. Тийм учраас эрт бусдаг цагаа барьдаг герман соёл үүсэж байгаа юм байна шүү дээ. Эрт унтдаг учраас. Янз нь шүү дээ. Тийм байна, тийм байна. Тэнд бол нэг социал нийгэмч сурагчиж штэ. Тий. Бид нар чинь социалист орн гэдэг лээ штэ. Хамтын удирдлагын социалист орн. Өнгөрсөн нийгэм социалист орн байсан гэж бид яах гэдэг. Яг бодитоор социалист орн чинь Герман байхгүй юу? Нийгэм журмыг бүтээсэн. Хүнийг хамгаалдаг, хүн зориулагдсан тийм нэг. Би бол социалист нийгмийг ерөнхийдөө сүүлийн үеийн том эрдэмтдийн бас Америкийн эрдэмтдийн бас юу уншихад сонирхоход за одоо эргээд социализмад бид нар ямар социализмыг устгадаг, дэлхийд ирэх социализм гэдэг зүйлийг устгачдаг ямар том гэмт хэрэг хийчихвэ гэж байгаа байхгүй. Америк эрдэмтэд капиталист өөрөө зөв одоо коммунист нийгэм, капиталист нийгэм маань өөрөө либерализм маань яг тийм 100% зөв биш байжээ. Угаасаа 100% нийгэм гэж байхгүй. Тэгтэл одоо өөрөө энэ өөрөө задраад эхлэх гээд байдаг те. Либерализм, капитализм ч өөрөө буруутаад эхэлж байдаг. Буцаад нөгөө өдөр чинь өөрснийхөө эсрэг үйл ажиллагаа хийгээд эхлээд байдаг. Бараг коммунист үйл ажиллагаа хийгээд байдаг. Тиймээ ингээ ярих юм бол зөндөл юм байна л да тий. Нэг яг тэ ер нь тэгэл янз янзын том асуудлууд маш их байна. Маш их байна. Доор хаяж одоо би зүгээр нийгмийнхээ тухай хэрэг бодох юм бол эрүүл мэндийн асуудал ч нэстэй. Германд би АОК гэдэг эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Тэр нь соёл урлагийн гэж бас тустай. Зөө. Соёл урлагийнх яадаг вэ гэхээр урлагийн хүмүүс бол эдгээр бол цаанаасаа ирсэн нөгөө нэг нийгэмд хүчирхийллэг үйлддэггүй, буруу тэг жагийг үүсгдэггүй. Урлагийнхан бол нийгмийг эрдээсээ ингээд айгуу гой дуу хоор хөгжмөр ингээд цэнгүүлж ард олонныхаа хамгийн гоё тэл цагаан юу гин байлж яадаг. Бурхны бэлэг байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Нийгэм бүхэлд нь урлагийн хүмүүсүүдэд зориулээд тэр эрүүл мэндийн даатгалын хямдхан байх хэвээр, урлагийн хүмүүсүүдийн амьдралын гэх хэвээр, урлагийн хүний ийм юмнуудын одоо нэг дуу хоор хөгжмөнтэй холбоотой бүхэл боломжуудыг бүр тустай. Тэгэд ГЕМА гэд байгууллагын олон улсын зохиогч эрх хамгаалах байгууллага Германы би тэрний гишүүн байхгүй ГЕМА байгууллагын гишүүн 2000 оноос хойш. Би Монголд 10 оноос хойш энд амьдарч байхад л жил болгоно л гамбур таныг хөгжмийг ийм улсуудад ингэж ашигласан учраас энэ төлбөр гэх мэт чинь баг зэргийн дотор хэмжээний юмнууд ингээ байнга явагдаж байдаг. Зохиогч эрх хамгаалаад. Эрдээс ингээд л эхэлсэн гэрээ хязгаарч дуусахгүй цаг минут секундаар ингээд байнга мөнхөд байж идэг. Мөнхний Марин плац дээр би нэг ресторанд орж байгаа. Тэр ресторан хэзээ байгуулагдсан гэж 1271 онд байгуулагдсан. Манай их Монгол улсын төвхтэй ажилласан байгаач. Их Монгол улсын төвхтэй ажилласан байгаа байхгүй. Тэр их Монгол улсын 1271 онд байгуулагдсан рестораны гудамж нь яг тэрэгээрээ байгаа. Байршлын яг тэрэгээрээ. Байшны яг тэрэгээрээ. Ваа. Энэ яахгүй да. Тийм ээ. Хаяг хизээч хөдөлж болдгоо. Тийм чухал гайхалтай. Энэ бол нийгэм байхгүй да. Ирээдүйд нүүдлийн соёл үлдэх болов, суурин соёл үлдэх болов. За яг нэг үлдэх талаас нь бодоорой. Ирээдүйд Монгол улс яг энэ улс орныхоо онцлогийг хадгалаад нүүдлийн соёлоо дархлаажуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хотын соёл тусдаа бий дааж өгчөөд тэгээд нүүдлийн соёл нь бол тэр бэлчээр, тэр ёс заншил бүгдийг нь улсаас хамгаалаад тэр яг хөдөөнөө дөрвөлрлөөрөө гоё нүүдэх байх хэрэгтэй. Хотынх нь яг хотын юм шиг амьдрах хэрэгтэй. Хотынх нь хөдөөдөө очиод аав ээж дээрээ гоё юмнуудаар амьдраад бид нүүдлийн соёлыг хязгаарч устгах болохгүй. Хэрэг нүүдлийн соёл устгах юм бол монголчуудын төвх тэлчгт устна. Үлдээх те. Тэгвэл дэлхийд ирээдүйд ингээд за юу ч болоо 1000 жилийн дараа
ингээд дэлхийн ертөнцийн зөвхөн Монголын хувьд бол цаа ялбарлаа шүү дээ. Аль нь үлдэх вэ? Ерөнхийдөө дэлхийн амар ингээд ойлгомжтой асуулт юм шиг боловч тий. одоо суурь нь үлдэх нь л ойлгомжтой байх л да. Гэвтэл яг бодвол надад төсч байгаа. Одоо болохоор дэлхийн хөгжил хүн амын хит даацсан тий. Тэгээд хоол хүнсний асуудал, байгалийн бохирдол, зүй зохисгүй бүхэл том алдаануудыг бол бид бүгдээрээ нүдэрээ хартсан. Нэг байгальтай ээлтэй монголчин өөрөө хамгийн ээлгүй улс болоод уул уурхаа нь орж ирээд хамаг юмнуудын цөлмөө хийсэн. Хүн төрлөخت нь бүх алдаагаа буцаагаад давтах тал руугаа явж байгаа. ЮНЕСКОгийн том бодлого, улсын том бодлогууд дандаа ногоон хөгжил рүү явж байгаа. Буцаад байгалийн зэрэг. Тэгээд дээрээсээ технологиод хагаад ийм хортуудаа ялгарладаг олон техникүүд бол бүгдээрээ өгөө болно тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол нэг жаахан тийм эко маш том хэмжээний тийм журамд орж их илүү амар амгалан байдал руугаа орох болоо. Бид хангалттай л энийг одоо мэдэрч байна шүү дээ. Тийм ээ. Бид одоо ингээд эко амьдралаар амьдарч одоо сурахгүй бол дэлхий устлаа шүү дээ. Энэ бол тийм учраас хөгжил нь Монгол руу ялцгаа хандагтаад байдаг. Жинхэнэ эко амьдрал Монголд байгаа. Нөгөө нүүдэлчтэй амьдрал байхгүй. Гадны өндөр хүчтэй улсын залуучууд яг чийдэрч гоё Монгол дээр юмсаад тов гэрт хөтөө гоё ингээд цог өгч шүү дээ. Энэ Монгол архич нь уул суураад уудгаа маркет ядчгээд ийшгээ нэг гоё пива хийж пивагаас авахыг бол хүсэж байгаа. Энэ байгалийн нэг гоё үндтэй гоё мэдрэмжийг эндээс авахыг бол зорилго. Эргээд нэг хотчлтоос залхаад уйдаад бүр сүүл рүүгээ ингээд нэг байгаль руугаа эргээл натурал зүйл рүүгаа эргэх. Энэ тэгээд явж Монголыг бид байгаль гэж айгүй гоё гэж хараад байгаа боловч тэр байгаль чинь дэлхийд тэр Монголоос илүү агуу гоё байгаль зөндөө байгаа. Яг энэ гол нь л манай соёл л болохоор манай соёл байгаа байх. Тийм шүү дээ. Яг үндэ л манайхан хүрхрээ сэт дахин хүрхрээ. Манай уулсаас сэт дахин ондроо. Манай хангаагаас сайхан газар зөндөө л. Зөндөө байх. Гэхдээ бидний соёл амьдарч байгаа ард түмнийхэн соёл нь энтэйг ингээд холбоо. Яг үнэ одоо энэ аялал жуулчлалын хэлмээс улс төрийн хэлмээс гэдэг. Монгол сайхандаа нааж жуулчлалтай чинь татаа сонирхоод байгаа юм биш ээ. Тий. Соёлтой л байна шүү дээ. Тийм учраас Монгол хүнийг л хамгаалахгүй бол Монгол хүн бас өөртөө ярилцаад ер нь тэгээ дууссан шүү нэрээ тоглоомж байгаа. Энийгэд бас арай дэндүү задгаа байгаад байна да. Одоо ч арай л задгаал байна л да. Бодлого байхгүй. Тий. За яг гэхдээ Англи үзэрт мэдээж гэрэл байгаа, итгэл байгаа, сэтгэл байгаа. Таны хэлдгээр байгаа. Өнөөдөр миний хамгийн сонссон, хамгийн гоё том сурсан мэдсэн зүйл маань бол нэрэл үнэхээр зөв миний гол системийг мэдээж явуулаа. Хим, дэм, эв, хүч. За энийг л та салбар болгонд шатлал болгонд хэрэгжүүлж чадах юм бол нэрээ өстой гоё юм байна гэдэг л ойлголоо. Тэгээд Монголын хөгжим гэдэг бол өөрөө энэ соёлынхаа хамгийн том сүнс, соёл нь өөрөө тусгаар тогтлохын хамгийн том дархлаа юм байна гэдэг сайн ойлголоо. Гэхдээ Монгол хүн зориулагдсан гэдэг дээр юу эрен хөгжмөр бол ямар ч хөгжим тоглож болно шүү. Хөгжим өөрөө зүгээр гайхамшигтай зэмсэг байхгүй. Тэрэн дээр сонгодгийж тоглоно, Америкийн контригж тоглоно, орогч тоглоно. Тэр бол өөрөө байж болно. Тэгээд тийм гоё мэдсэн зүйл нь хүн болгон өөрийн дотоод нэг сорон зай орноосоо ингээд өөрийн давтамж байгаа. Орон орноосоо өөр хилтэй байгаагийн шалтгаан юм байгаа учраас энэ дээр өөрт таарсан соёлоо тоглоход илүү их ингээд бадарч гэгээж одоо ингэдэг юм байна л гэж би гоё илүү өнгөлөгддөг юм байна гэж би гоё ойлголоос. Яг өөрт таарсан юмнуудыг хийх чинь угаасаа л гоё штэ тийм ээ. Гэхдээ мэдээж бусдыг нь болгож байгаа юм биш шүү дээ тийм. Мэдээж хөгжлийг бол гоё штэ. Хүн төрөлхтний бусад бүх дуу хоорой хөгжмөс сонсож явах хэвээр энэ дэлгэрүүлж явах хэвээр тоглодог байх хэвээр. Гэхдээ тухайн хүн өөрөө гоё Монгол болцсон байж хэрэгтэй байна. Сүүрээ Монгол бол очиод дэлхийн хүн болох юм байна. Дараагийн дэлхийн хүн болно. За ахтаа маш их баярлалаа. За тэгээд манай хамтрагч Хөхөр үндэсний брендийн маань одоо Хөхөр айраг зоог компани маань тэрүүн брендийн дээжүүдээс та бүхэнд одоо 33 та савлгаатай байгаа. 1 литртэй хүнд тэтгэлийн савлгаатай байгаа. Тэгээд гоё 1 литрийн ясан юм зүгээр савлгаатай ингээд гоё 5 литр бас байдаг. Зөө захтаа бэлгэлж байна. Та сайхан айраг цагаанаа дуртай. Айргын дуртай. Нөгөө 91 онд нэг тийм байдалд орлоо гэж штэ. Энэ картны бараа гэдэг. Бид Төв аймагт байхад зөвхөн айргаар амьдардаг байсан. Тэгээд айрганд бол орсон. Айрг бол шинтэй штэ. Айрг бол ингэж хоолч болдог. Яалчгүй зуны үед бол зуны хоол нь айрг байсан хамаагүй сайхан Монгол хүнд бол. За баярлалаа. Сайхан подкаст байлаа. Нэрэн гоё байлаа. Тэгээд сэдв бас их гоё байна.
Тийм. Тэгээд та битээр бас гой юмнуудыг олон гол ойлголтуудыг бас хамж ярьлаа гоё. Тэгээд гол мэдээж ятгаа ярьлаа. Гол асуултандаа байс хариултаа авлаа. Танаас бас зөндөө болон гоё зүйлийг мэдээж явлаа. Тантай дараагийн бас дахин зөндөө уулзах байх болтугай. Тэгээд хамтар шийдвэрлэх гоё юмнууд хийнэ гэдэг. Ах битээр бол урлагаараас холбогдчихсэн. Тийм. Бүртамтлагийнхаа таны эхнэр мөнх эрдэнэгчийн Барайц бүтээл дээр би бүжиглсэн бүтүүлж яйлаа. Бүжигчин байлаа тий. Оноо. За баярлалаа. Ингээд таны мэдхэн подкаст, номодик подкаст мэдхгүй зүйлээ мэдэж авиртагаар та бүхэнд өрлөө. Өнөөдрийн зочин маань манай бүртамтлагын ахлагчнаас тий. Бүртамтлагын ахлагч Гампүр бах маань оролцлоо. Судлаач, соёл судлаач тий. Орслоо маш их баярлалаа хта. За маш их баярлалаа. Мэдхгүй зүйлээ мэдэж авъя. Таны мэдхэн номодик подкаст.